Зохиолч А. Өөрийн туяа. Зохиолыг уншсан Цэдэн сод номын зол жаргал. Хэрцэн сэтгэл. Хавар цагийн анхны яргуу дэлбэгээ нээсэн урин дулаан цаг ирж цас хайлж хүн бүрийн сэтгэл цаанаал нэг тэнгэр сайхан байлаа. Энэ жил 10 жилээ дүүсгөөр хичээлдээ цаг наргүй бэлдэнгүй хэдэн охтууд дундаас нэгэн охин бусдаасаа арай л ялгарч харагдана. Түүний өмссөн зөөсөн нь ядруухан ч гэлээ хажууд байгаа гойж хангалсан охтыг бодвол хамаагүй царайлаг нүдэнд дулаахан охин байв. Түүний нэрийг Айдана гэх бөгөөд аав нь энэ нэрийг өгөхдөө зүгээр л гой санагдаад өгчихсөн гэж ярьдаг юм. Айдана ээжтэйгээ хоёулахны амьдардаг бөгөөд ээж нь нэгэн компанид цэвэрлэгч хийж хоногийнхоо хоолтой залгадаг байлаа. Тэр үргэлж охиныхоо төлөө бүхнийг хийдэг байв. Уг нь аав нь байхдаа тэд юугаарч дутахгүй амьдарч байсан ч аав нь автобуслоор өнгөрөөд 3 жилийн хугацаанд ээж охин хоёрын амьдрал өмнөхөөсөө хэд дахин доошилсан байлаа. Айдана сэргэлэн цовоо, сурлага, урлаг спортоороо анги хамт олноо манлайлдаг тэргүүний сурагч байв. Ангийнх нь түүнд маш сайн бөгөөд түүнд өдрийн хоол авч өгөх бас бус тусалцаа үзүүлдэг байлаа. Түүнийг ядуу дорд амьдралтай гэж шоолохын оронд харин ч тусалж дэмждэг нь түүний багшийн ач гавьяа байлаа. Ээж нь өглөө эрт гараад ороо 8-9 цагийн үедэл гэртээ ирдэг байлаа. Харин хагас бүтэн сайн дамардагч амарсан өдрөө хүүхдийн баривч хүний дээл гэдэл захиалгаар ойд шидэн зардаг байлаа. Айдана хичээлээ таран гэртээ ирээд гэрээ цэвэрлэн ээжигээ ирэхэд халуун хоолтой сууж байна. Ийхүү ээж охин хоёрын амьдрал энгийн нэгэн өдрүүд өрнөсөөр байлаа. Өдөр бүр хичээлдээ явж хагас бүтэн сайнд ээждээ оёх зүйлдэн тусалж өгнө. Үнэхээр ачлалт сайн охин байв. Ээж нь ч мөн амьдралын төлөө маш их хичээдэг, охиноо их сургуульд оруулж эрдэм мэдлэгтэй болгохын тулд өдөр шөнөгүй борив бохисхийлгүй ажилдаг юм. Хэдэн төгрөг олсон үедээ хоол хүнсээ аваад л үлдсэн мөнгөө цааш далдхийн хадгална. 2 өдөргүй ч хоосон хонохгүй явсаар ирсэн нь энэ. Хажуу хамар айлынх нь ч ээж охин хоёрт ам сайтай, илүү нүүр төлөө байвал дөхүүлээд өгчдөг байлаа. Айдана охин царай зүс сайтай, хичээл номондоо ч сайн тул үеийн хүүгүүдийн харцыг булаана. Гэвч түүнд үерхэж нөхөрлөх цаг зав байхгүй тул бас ээж нь үерхэх болоогүй шүү гэж загтхийн учир тийм зүйлээс бараг зүхтаах шахмал явдаг байлаа. Найз охтууд нь бүгд л үерхэл ярьж тэрнтэй үерхсэн тэрэнд сайн гэдэл. Харин Айдана хичээлээ яаж сайн хийх үү, шалгалтандаа яаж бэлдэх үү гэсэн бодлууд л толгойд нь байдаг байв. Айданагийн төрсөн өдөр боллоо. Найз нөхд нь хэрэндээ л түүнд бэлэг бэлтэн өгнө. Харин Айдана тэдэнд баярлсан сэтгэлээ илэрхийлээд бэлгийг аван гэртээ гарлаа. Араас нь байнга дагаж хөлөөс нь зөөгдөг шахам гүйдэг үеийн нэгэн хөвгүүн нь түүнд бэлэг бэлгэллээ. Задлаад үзвэл гар утас байв. Айдана, би ийм үнэтэй бэлэг авч чадахгүй. Чи энэ бэлгийг буцаагаад ав гээд түүнд өгөхөд хүү толгоос өксрээд зүхтаагаад явчихлаа. Айданааж нөгөө утсыг нь цөвхөндөө хийгээд ямар тэнэг гар вэ? Маргааш сургууль дээр очиод л өхөөс гээд гэрийн зүг алхлаа. Гэртээ ямар хоол хийхээ бодон будаатай хураг хийхээр шийдэн хоолоо хийж байлаа. Ээж нь гэртээ ирлээ. Өнөөдөр тэр урт урдынхаасаа ч эрт ирэв. Хөөх ээж, та ямар эрт ирсэн бэ? Тэгэлгүй яах вэ? Охины минь төрсөн өдөр болохоор ээж нь гараа гаргаж хоол хийж өгье гэж бодоод. Гэхдээ миний охин чинь хийгээд дуусч байгаа мó? Тийм ээ ээжээ дуусч байна. Та сайхан эрт амардаа. Гэхэд сараа авчирсан тортой зүйлээ уудлан ундаа эржэнэн чихэр мөн жижигхэн бэлүү гаргаж ирлээ. Хөөх ээж та бэлүү авсан юм уу? Уг нь том бэлүү авахыг бодсон ч даанч доод дэлгүүрт байсангүй. Ийм л тоорт байна. Баярлалаа ээжээ. Маш амттай харагдаж байна. Ямар гоё юм бэ? Хоёулаа ааваас хойш анх удаа л баяраар торт идэх гэж байна тийм ээ? Тийм ээ. Иш миний муу охин. Ээжигийн ийм амьдралаар амьдруулж байгаад уучлаарай. Бусад айлын хүүхдүүд шиг амтан шимтэн бага авч өгч, өмсөх хувцас ч бага авч өгдөгт. Зүгээрээ миний ээж хамгийн мундаг нэм чинь
Охин нь хичээлээ маш сайн хийж байгаад их сургуульд ороод онц сурч төгсөөд ажил дээр гарчих юм бол ээжтэйгээ цалин буусан өдөр болгон дэлгүүр хийсч гой хувцас, гой хоол гэдэл бүгдийг нь авнаа. Иви аав шиг их ухаантай өршөө. За хоёулаа хоолоо идчихгээд эрт унтаж амрын миний охин. Таартай ид. Хоёулаа хамт идий гээд хутга аван нөгөө жижигхэн тоортой голоор нь тусаж хуваагаад хамт идлээ. Айдаана хоолоо идчихгээд аяг тавгаа угаагаад дараа нь хичээлээ хийж байгаад унтлаа. Харин Саран охиндоо авсан бэлгээг тийм байлгах гээд цүнхэнд нь хийхээр цүнхийг нь удалтал цүнхэнд нь хайрцаг савтайгаа цоошин утас байлаа. Саран маш их гайхаж арай хулгай хийсэн биш үз гээд уурсан түүнийг ширөөхөн дуудлаа. Хөөе Айдаана, хөөе гээд хүнжлийг нь татан сэрээхэд оо яасан ээж энэ юу юм? Яахаараа чиний цүнхэнд ийм үнэтэй утас байдаг үлээ? Ээж манай ангийн нэг банд надын турш өдргээд өгсөн юм аа. Би авахгүй гэсэн боловч зүхтаад явчихсан. Битгий худлаа яар. Яахаараа 10 жилийн хүүхэд ээж ийм үнэтэй бэлэг өгдөг юм? Аав ээж нь тустай компанитай баян гэдэл манай ангийнхаа яриад байдгийн. Битгий худлаа яар. Байдлаа одоо бүр хулгай хийх чинь дутаа юу? Би чамайг хулгай хий гэж өсгөө юу? Яасан хүний ач мэддэггүй охин бэ? Хулгай хийх чинь дутаад байна уу? Хулгайч болж өсөхгүй юу? Гээд түүнийг хэд цохиж авлаа. Ээж намайг уучлаарай. Би жинхнээсээ танд үннээ хэлж юм штэ. Тэгвэл маргааш хоёулаа тэр хүүхэдтэй чинь очиж уулзнаа. Тэгээ та очиод асуугаарай гээд нулимсаа орчих охиноо хараад Саран сая арай гэж тайвшран ээжигээ уурласан учир бэлгээ өгөхөө боллоо гээд хайрцагтай зүйлээ барин босоод цүнхэндээ хийж орондоо ороод буруу харан хэвтлээ. Айдаан наач нэг тэнэг хүүгнээс болоод ээжтэй төрсөн өдрөөрөө загнуулсандаа гоморхон ойлно. Саран ч мөн өдийг хүртэл итгэж ирсэн охин нь өөрт нь худлаа ярьлаа гэж гомдон буруу харан ойлно. Маргааш өглөө Саран Айдааныг дагуулan сургууль руу очлоо. Хамгийн түрүүнд өөрт нь бэлэг өгсөн гэх хүүг олж уулзгаар анги руу орлоо. Нөгөө хүүгэн арай ирээгүй байсан тул ангийнхан гадна хүлээн зогслоо. Удалгүй нөгөө хүү ирж тэдэнтэй мэндэлэхэд ээж энэ нөгөөтг чинь. За хүү минь чи миний охин дотоос өгсөн гэх хүү мөн үү? Тийм ээ. Яасыг ч болохгүй мө? Чи 10 жилийн хүү байж яхаараа ийм утас хүнд бэлгэлдэг үлээ? Их чи наад утсыг чинь би хэдэн сар аав ээжээ өдөр болго өгдөг халаасны мөнгөөр цуглуулж аваад авсан. Уг нь ээж авдаа хэлсэн бол аваад өгч чадна л та. Гэхдээ сайн охиндоо өөрийн гараар авч өгмөр санагдаад л. Гэхэд өчигдөрхөн охиноо буруутхан зодсондоо гимшиж за миний дүү нь утсаа аав. Дахиж битгий миний охинд үнтэй бэлгэсэлт өгөөрэй. Та нар харин хайр сэтгэл гэж гүйж байхаар хичээлээ хий. Ахаад ийм үйлдэл гаргавал би ээж авдаа чинь уулзсан шүү. Ойлгосноо? Ойлголоо өгчээ. Гэхдээ энэ миний сэтгэлээ шингээсэн бэлэг авчиж болохгүй мүү? Гэхэд Айдаана чиний сэтгэл биш. Өглөө бүр аав ээж чинь миний хүүг гэдэг сатгалан мөнгөөр битгий дутаасаа гэсэн эцэг эхийн чинь сэтгэл байна. Мөнгө их орлоо гэд сэтгэлийн бэлэг болдоггүй. За ээж би хичээлд орлоо гээд анги руугаа орлоо. Охиноороо багтан хараад түүнийг үнсэж чадалгүй буруу зүйлдээ уучлалтчгүй чадалгүй анги руу орууллаа. Харин нөгөө хүүхэн уцаа аван араас нь дуу муутайхан оров. Саран ажил дээрээ очин охиноо төрсөн өдрөөр нь элдвээр хэлж зодсондоо харамсан байлаа. Ингээд миний охин үеийнхэн хүүхдүүд ухаалаг гар утас бариад байхад миний охин ийм ч утастай байх гэж. Нэг мө 10 жилийн хүүгнээс 7 дор бэлэг өгөх гэж байсан байх шүү дээ. Ингээд өөрийнхөө бэлдсэн бэлгийг задалж үзвэл гоёмсог үсний хавчаар байлаа. Охиндоо ганц гайгүй утас аваад өгчдөг юм билүү? Удахгүй оюутан болохгүй шүү дээ. Гэж бодоод ажиллаад яс хийж дуусгаад утасны дэлгүүр хаагаас өмнө утас авъя гэж бодон ажилдаа ханцуу шамлан орлоо. Харин энэ үед Айдаана ангийнхаа найзуудтай октын яриа ярин сууна. Өчигдөр надад хоёуг утас бэлгэлсэн. Хөөх, ямар утас юм бэ? Ямар гоё юм бэ? Хоёуг ч аргагүй баян айлын хүүхэд юм аа. Харъя л та утсыг чинь. Яа, юун тэр утсыг навах, тэр доор нь буцааж өгөх гэсэн чинь өөрөө зүхтаагаад явчихсан болохоор өнөөдөр хичээлээр буцаагаад өгье гэж бодоод цөөхөндөө хийж гисэн байсныг ээж хараад намайг загнасан. Хаанаас хулгай ийсэн гэдэл. Тэгэл ах л да. Муухай юм болжээ.
Тэгээд утсыг нь яасан? Өнөөдөр өвчгсөн. Аваад үлдчихгүй яасан? Яадгийн тийм гоё утас байсан бол үгүй. Би тийм үнэтэй билег авмааргүй байна. Тэгээд ч хоёрт би дургүй. Баян нэрэндээ баардчихсан сэхүүн банд. Хүү, чи чинь харалгын юм уу? Үнэхээр царайлаг нуруулаг манай сургуулийн октын шүтэн босох үгэн штэ. Мэдхгүй. Надад л таалагддаггүй. Гэхийг сонссон хуяг тэдний ард ирж зогсныг тэд үл мэднэ. Араас нь нэгэн боргилдуу гарав. Чамд тэгээд ямар хөвгөн таалагддсан бэ? Гэхэд бүгд цочин эргэн харвал хуяг зогсож байлаа. Ямар ч биш. Гэхдээ чамд хэлэх алба байхгүй. Чи тэгвэл надад яагаад дургүй юм? Тэнэг болохоор чинь гэхэд хуяг уурлан түүнийг өөрлөгөө татаад чи харж байгаарай. Чи заавал миний найз охин болно. Ойлгосноо? Битгий горд ахин битгий тэнэг үйлдэл хийгээрэй. Чамаас болоод би төрсөн өдрөөрөө ээжтэй загнуулсан. Ахин тийм зүйл давтагдахгүй байхыг хүсье. Намайг тавь. Чи өөрийгөө улам тэнэг харагдуулаад байна. Гэхэд хуяг түүнийг тавлаа. Бусад охтууд түүнийг шоолон инээхэд хуяг ангиасаа гарч явлаа. Хичээлээ таран Айдана гэртээ ирэн гэрээ цэвэрлэн хичээлээ хийлээ. Тэр хуягийн уурсан харцыг бодон яасан муухай харцтай байсан бэ? Бодсон ч хүүт сүрчглээ. Тэр нэг тэнэг юмд ямар охтууданд дурлаад байдаг байна гэж бодно. Орой болж Айдана хоолоо хийлээ. Ээж нь нэрж Айданаг үнсээд ээжигээ урд шөнийн явдалд уучлаарай. Охиндоо итгэхгүй баахан загнаж зэмлсэн. Зүгээрээ ээжээ, охиныгоо бас уучлаарай. Тэр утсыг тэр дор нь л өгөх байсан. Миний ах үүнийг ав. Төрсөн өдрийн чинь бэлэг шүү гэж хайрцагтай зүйл өгөхөд юу юм ээжээ гэж задалж үзвэл гоёмсог хавчаар болон гар утас байлаа. Хөөх ээжээ, та надад ийм үнэтэй бэлэг авсан юм уу? Яаж байгаа юм бэ? Ээжээ надад энэ хавчаар байхад л хангалттай штэ. Үнэхээр гоё юм аа. Би үнийг өдөр болгон зүүнэ. Миний охинд утсан таалагдж байна. Ээж нь одооны хүүхдүүд ийм л утас барьж байгаа гэхээр нь авчихсан. Ээжээ баярлалаа. Үнэхээр гоё утас байна гэж үнэхээр л хөлн газар хүрэхгүй баярлах охиноо харан саран ч ус баяртай байлаа. Хаврын уртууд руу ээжлэн солигдсоор төгсөх анги учир давтлах шалгалт гээдэл Айдана өдөр бүрийг завгүй өнгөрөж байлаа. Сурлах сайтай учир түүнд багш нь ангийнхаа хэд хэдэн сурлага муу хүүхдүүдийг даалгаж өгсний нэг нь хуяг байв. Багш ангийнхаа гайгүй сурдаг хүүхдүүд дээр таархан сурагчдаа өгөөд баг болгон хуваарлав. Айдана ч хичээлээ таран тэд нартайгаа хамт номын санд хичээлээ давтдаг болов. Хагас бүтээсэн өдөрч бас хичээлд давтах шаардлагатай болсон тул хуяг тэднийг гэртээ авчирхаар боллоо. Тэднийг очиход ээж нь гэх их л эрхэмсэг бүсгүй байх бөгөөд ихэд ганган хянцэр аж. Гэхдээ ааш зангийн хувьд үнэхээр сайхан ааштай байлаа. Миний хүүхдүүд гээдэл тэр тусмаа Айданад илүү сайн хандах аж. Эхний нэг 7 хоногт аав нь үзэгдэж харагдсангүй. Хүүхдүүд ч номын санд хийхээс илүү хуйгийг хийх нь илүү амар байна гэж хэлв. Хичээл хийж байх явцад хуйгийн гэрийн үйлчлэгч нь тэдэнд амттай шимтдэн бас хоол хийж өгөх тул тэр явдалд нь хүүхдүүд их дуртай байлаа. Тэгээд л шуудхан хичээлээ тараад хуйгийн очдог болов. Айдана ч энэ тухайгаа ээжтэй хэлэхэд ээж нь ороо эрт ирээ шүү. Бас заавал хүнээр хөргүүлж байгаарай. Ээж нь яах вэ? Хоол унданд бүү санаа зов. Ээж нь ирээд хоолоо хийчихнэ. Одоо дулаарч байгаа учраас цэвэрлэгээний ажил багассан. Ээж нь нэртэрч байна. Миний охин л хичээлээ сайн хийж их сургуульд орохоо бод. Гэж хэлсэн нь Айданад сэтгэл амар хичээлээ хийхэд ихэд тустай байлаа. Аав нь тэднийг байгаа цагт гэртээ ирж байгаагүй тул аавыг нь тэд харсангүй. Харин ээж нь бол тэдэнд их л таалагдж байлаа. Багш нь хамгийн сайн багийг нь шагнана бас өндөр дүн тавина гэсэн учраас Айдана угийн л бусдын дүрэнд байх дуртай тул энэ өрсөлдөөн нь түүнд таалагдж байлаа. Гэхдээ хамгийн дургүй хүүхэдтэйгээ нэг баг тэгэд бүр гэртэн давтлах гэж байгаа учраас жоохон хэцүү санагдаж байсан ч аргагүй нэрхэндэл байв. Хуяг хичээлдээ багаар сайжирч байлаа. Давтлага дуусаад хамгийн хол гэртээ тул хуйгийн ээж Айданаг гэрт нь хөргөж өгдөг байв. Тэр нэг орой мөн л түүнийг гэрээхэн нүдэнд буулгалаа. Баярлаа хичээг баяртай гэд буух гэтэл миний дөө
Эх чинь чамайг анх манад ирсэн цагаас хойш их ажиглалаа. Чи хичээл номондоо их сайн, бас манай хүүч мөн чамаар хичээлээ заалгаад маш сайн ойлгож байна гэд хичээл хийх дуртай болсон. Бас ээж аавтайгаа огт ярьдаггүй хүүхэд ойрд их ярьж байгаа. Чамд маш их баярлаж байгаа шүү. Ингээд цаасанд бодолтой зүйл түүнд өгөө. Энэ нэг чихэнд баярлсан сэтгэлийн хариу шүү. Эх чинь чамайг дуулсан. Ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг гэж. Энэ мөнгийг ээждээ өгөөд гоё хувцас авч өмсөөрэй. Гэхэд энэ мөнгө юм уу? Эгчээ би нэх мөнгийг авч чадахгүй. Тэгээд ч хоёуг өөрөө хичээж байгаа болохоор л сургалтанд ирдэж байгаа юм. Миний ач тус гэж юу ах вэ? Миний дөө битгий нэрлэхээ. Аав. Үгүй эгчээ би чадахгүй нь. Та энэ мөнгөө авдаа. Ингээд машинаас нь буун гэрлүүгээ гүйн орлоо. Энэ охинч нэлээд хэрсүү охин юм гэж ингээд машинаасаа тэдний гаднаас хөдөллөө. Айданаг гэрт нь орж ирэхэд ээж нь ирж гисэн хоолоо хийж байв. Миний охин хинтээ ирэв. Хуйгийн ээжээр хургуулж ирсэн. Машинтай юм уу? Тийм ээ. Нэрээ ээж, хуйгийн ээж надад мөнгө өгсөн. Яасан гэж? Хүүг минь хичээлдээ сайн болгож байгаад баярлаа. Цааш та туслаарай гэдэл. Миний охин тэгээд авсан юм уу? Үгүй, яах юм? Ухаантай шүү. Битгий мөнгөнд аваарай. Ямар аргаар орж иж байгаа ч мөнгө юм бэлээ. Дараа нь мөнгө өгсөн гээд дахиад юу ч хүсэвлээ. Ойлголоо ээжээ. Дахиж авахгүй. Хоол хийж гисэн. Халуун дээр нэгдээрээ. Гэхэд ээж би хоол идчихсэн. Та ер нь дараа өөртөө л хоол хийж бай. Би хоёгийн дэм идчихэд ирж байгаа болохоор ингээд тэдний яриа түр өндөрлөө. Ээж нь бүтэнсээ өдөр ажил дээр очиж цэвэрлэгээ хийх болцоход байдаг. Бүтэн санд хүний дээлний захиалга авчихсан. Урьдчилаад мөнгийг нь хүртэл авчихсан байдаг. Яа тийм блэ дээ. Ээж та бүтэнсээ өдөр амардаг үсттэй. Нэгд өдөр чухал очиж ирнэ гээд урд өдөр нь сайн цэвэрлэгээ хийгээрэй гэсэн. Оо тийм үү. Ээж би очиж цэвэрлээд ирэх үү? Миний охин чадах юм уу? Чадалгүй дээ. Гэр орноо маш сайн цэвэрлэдэг хүн шүү би. Ууг унж нэг их цэвэрлээд байхан байхгүй л дээ. Ээж нь өнөөдөр бас сайн цэвэрлчихсэн. Тэгвэл миний охин очиод цэвэрлээд ирэх юм уу? Өдөөс хойш ирж цэвэрлээрэй гэсэн. Тэгэхэр жоохон унтаж амарч байгаад явахгүй юу? Тгий. Ингээд Айдана зөвшөөрөн ажиллахаар боллоо. Бүтэн сайн өдөр болж Айдана цэвэрлэгээ хийхээр ээжийнхэн ажил дээр ирлээ. Амралтын өдөр учраас жижүүрээс өөр хүн огт байсангүй. Сайн байна уу хаа? Би Сарангийн охин байна. Ээж нахт нь хэлсэн. Миний дүү цэвэрлэгээ ихэл. Оо нээрээ, даргын өрөөг хамгийн сүүлд цэвэрлээрээ. Дарга сая ирсэн. Хэдэн хийх ажлаа хийчгээд удахгүй явна гэсэн болохоор явсныхан дараа хийчихгүй юу? Ойлголоо хаа. Ингээд хувцас солон цэвэрлэгээнийхээ багаж хэрэгслийг аван цэвэрлэж эхэллээ. Хэдэн цаг болсны дараа бүх газараа цэвэрлчихлээ. Одоо ганцхан захирлын өрөө л үлдлээ. Гисээр жижүүр дээр очиход минутаа ороод асууж байгаа цэвэрлчих юм уу? Одоо гадаа харанхуй боллоо. Яаж буцаж явах вэ? Бушуу цэвэрлчгээд харь. Гэхэд Айдана толгой дахин 4 давхар руу захирлынх нь өрөөний гадаа ирлээ. Хаалгыг нь зөөлөн тогшоод орж болох уу гэж асуухад ороор гэх бүдүүн баргил хоолой сонсогдлоо. Айданаач цэвэрлэгээнийхээ хэрэгслийг аваад уучлаарай би танаа өрөөнд цэвэрлэгээ хийх гэсэн юм аа. Цэвэрлэгч өөрөө хаажсэн. Ээж маань энэ өдөөд оронд нь би чи охин нь юм уу? Тийм ээ. За гал цэвэрлчих. Гэхэд Айдана цэвэрлэгээндээ оров. Захирал гэх хүн нь өндөр махлаг биетэй, боровтор царайтай, ихэд ширүүн хүн байлаа. Хэцэг компьютер ширтэж сууж байснаа Айданаг харлаа. Түүнийх өөрхөн царай, ямар ч эр хүн хүрээгүй танхил бие, дөнгөж төлжин ургасан хөөхгээд түүний харааг булаана. Айдана руу яг л улайрсан бух шиг харахаж "Миний дөө" гэж дуудахт нь Айдана цочих шахам "Яасан ахаа" гэж эргэн харвал "Чи хэдэн настай вэ?" "18 настай." Сургуулаа төгсчихсөн үү? Үгүй. Энэ жил оюутан болно. Ээж чинь ч их ажилсаг эмэгтэй шүү. Охин ч бас их ажилсаг юм гэж. Баярлалаа ахаа. Гээд хажуудах шөвгөөг нь нарчин зогсно. Ахыхын ч ажил дуусчихлаа да. Хайрдгийн билүү? Гэхэд Айдана чимээгүй цэвэрлэгийг л үргэлжлүүлэн хийсээр байлаа. Чи дуусч байгаа мó?
Ингээд ширээнээс өндөйн босч ирэхэд Айдаана нэг л түүнээс шихөрхөж одоохон дууслаа. Таны ширээг арч чухал дууслаа гэж хоолоогоо чичгнүүлэн хэллээ. Ахтайгаа хамт ширээ цэвэрлэх үү? Өө үгүй дээ. Би өөрөө хийчихье. За яах вэ дээ? Ахын туслая. Ингээд түүний алчуур барьсан гарнаас барин түүний ард гаран зогсоод түүнийг ширээ рүү алхам алхмаар түлхэн гарыг нь ширээний тавсан дээр тавиад ингээд арчвал болж байна уу? Ингээд түүний чихэнд шивнэн асуух нь Айдаанагийн дотрыг эвгүй болгох шиг болов. Ахаа би өөрөө гэхдээ түүнийг өөрлөгөө эргүүлж харуулад чи цэвэрлэгээ дутуу хийгээд байгаа юм биш үү? Ахийнх нь нэнд ингээд түүний гарыг доошлуулан өмдөн дотроо хийлгэв. Аха болооч гээд түүнийг зогтох гэсэн ч тэр түүнийг чанга тэврэн хүзөө уруул ингэр цээжийг нь үнсэж ширээн дээр нуруугаар нь даран хэвтлээ. Хичнээн орилж шарлаж хашгирсан боловч түүнийг хинж сонссонгүй. Аргагүй биз дээ. Тэнд нэг давхарт байх жижүүрээс өөр хүнгүй учраа түүнийг үл сонсно. Бохир ажлаа хийж дуусны дараагаар өмдөө татан өмсөөд ширээн дээр ямар ч тамиргүй болсон Айдаанаг хараад сайхан байлаа. Ойрд шинж шул амсаагүй учраа ихэд сайхан байлаа шүү. Ингээд муухай шар шүдээ гарган инээмсэглэв. Миний дуу ухаантай байх хэрэгтэй. Доор нэг давхар ээжийн чинь цэвэрлэгээний өрөөнд дүүш би усанд орчихгүй юу? Тэгээд хүн амтнд хэлв. Ээж чинь л ажилгүй болох байх та. Тэгээд ч нэг муу ядуу охинд хэн итгэв дээ. Баян ах тэгээд жээл гэж бодно үз. Ядаж байхад нь миний дүү чинь насанд хүрч гисэн байлээ шүү дээ. Харин хүнд хэлэхгүй айтайхан байвал ээжийн чинь цалин 2 дахин нэмээд бас чиний сургалтын төлбөрийг чинь дааж болох юм. Маа энэ мөнгө. Такси бариад яваарай. Гээд түүнийг үнсээд том инээд алдсаар өрөөнөөс гарч явлаа. Айдаана түүнийг гаран явсны дараа чангаас чанга уйллаа. Хөөхөө охин яаж чадалгүй охин биеэ хүслээрч биш хүчирхийлэлд автан өгсөн гэхээр үнэхээр гутамшигтай санагдаж байлаа. Айдаана өөрийн ямар ч мэдэлгүй болж доошоо буун нэг давхарт очоод усанд орлоо. Цуснд будагдсан биеэ харан улам их уйлна. Түүнд хизээч ийм зовлон ирнэ гэж даанч санаагүй биз. Тэр усан дотор бараг цаг шахан болов. Жижүүрч гайхан түүн дээр очоод хаалгыг нь цохин "Миний дүү зүгээр үү? Гадаа харанхуй болсон байна. Ээж чинь чамайг яагаад уцаа авахгүй байгаа юм бэ" гэд гайхаад анхруу сай залгасан. "Чамайг усанд орж байна" гэд хэлчихсэн шүү. "Байна уу?" гэж ахин лавлан асуувал "Одоохон гарлаа" гэсэн хариу өгөв. Айдаана хэсэг хугацааны дараа гарч ирлээ. "Чи чинь яасан их уддаг хүүхэд вэ? Гадаа харанхуй олчлоо шүү дээ. Ээж чинь над руу зөндөө залгасан." Харин тий. Маргааш хичээлдээ болохоор усанд орчход явъя гэж бодоод за миний дүү такси бариад хараарай. Ахын суулгаад өгье. Ингээд Айдаанаг дагуулan гарлаа. Таксинд суулгаж өгөөд дугаарыг нь харан ээжд нь хэллээ. Айдаана таксины цонхоор гаднах орчныг харна. Яагаад ч юм бүхэл зүйл гунигтай, уйтгартай харагдах аж. Өөрөн ирэхгүй л нулимс тоглоулан байлаа. Таксины жолооч түүнийг ажин машиныхаа голын талд хараад "Чи зүгээр үү?" гэж асуулаа. Айдаана түүн рүү харахад сая л царай нь тодоос тод харагдав. Өөрөөс нь ч ахын л ах болов уу гэмээр цэвэрхэн цагаан царайтай залуу байв. "Би зүгээрээ. Зүгээр харагдахгүй л байна да. Сэтгэл чинь тавгүй уйлмаар уйл. Намайг байхгүй байна гэж бодоод хашгираад ч хамаагүй уйл. Болох юм уу?" "Болно" гэж хэлэхдээ зэрэгцэн Айдаана ордуу тавин чангаас чанга хашгирлаа. Тэр хашгирч уйлж арилсоор харин жолооч алгуурхан явна. Тэр гэртээгээ ойрхон ирэхэд сая л нэг юм арай хийж уужирсан бололтой байв. "Тайвширч чадсан уу? Танах одоо хаашаа вэ?" "Арай л гайгүй болж байна. Гэхдээ инглээгээд цаг хугацаа ухраад би хэвэндээ орохгүй нь харамсалтай юм. Чамд нэлээд хүнд байгаа бололтой. Амьдралд унаж босох зүйл маш их. Гэхдээ тэр бүр дунаад байвал чи амьдарсан биш, зүгээр л оршиж байна гэсэн үг. Харин хэн нэгэн чамайг гомдоосон бол чи бууж өгч болохгүй. Буугаад өгчих юм бол тэр хүнийг улам их баярлуулж байна гэсэн үг шүү дээ. Чи тэр хүний жаргалтай байхыг хармааргүй байгаа бол өөрөө жаргалтай амьдар." Гэхэд Айдаана чив чимээгүй л түүнийг сонсон сууна. "Одоо хаашаа вэ? Зам дууслаа."
гэж асуухад Айдана эргэнтэй орноо гарлаа. Өнгөрччээ. Буцаж яваад эхний уулзвараар 100 иргэнэ. За гээд машинаа буцаан эргүүллээ. Гэрийнхэн нүдэнд ирэхэд Айдана хэд гарсан бэ? Зүгээрээ мөнгөөр яах юм? Чи наад мөнгөөр амттай зүйл авч идээрэй. Эмэгтэй хүн амттан идэхээр тайвширдаг гэж сонссон. Болох юм уу? Яах юм бэ? Мөнгө аваа. Үгүй яах юм? Харин энэ миний дугаар. Чи ахаад уйлмаар хашгирмаар санагдвал намайг дуудаж байгаарай. Гээд цаасан дээр дугаараа бичин өглөө. Энэ үед ээж нь гарч ирээд "Хүү миний охин орохгүй юу хийж байгаа юм?" Ээж хариултаа авах гээд л болчихлоо. Орё ээж гээд ээжээсээ суудан орлоо. Миний охин ямар их удваа ээж нь бүр санаа зовоод маргааш хичээлдээ болохоор усанд орсон юм аа. Манай захирал байгаагүй юу? Ээж гэснээ чимээгүй болов. Яасан миний охин? Юу ч биштэй. Би тэр хүнийг чинь яаж таних вэ? Хүн амьтан байгаагүй. Би бүх газрыг цэвэрлчихсэн. Би нэрээ үнэхээр мундаг охинтой шүү. Алив охиноо унсъя гээд хацар дээр нь өмслээ. Энэ үед түүний нүдэнд нулимс бүрхэн ирж "Ээжээ, би тантай өнөөдөр хамт унтаж болох уу?" "Болноо. Хүү, яагаад уйлчихсан миний охин? Зүгээр үү?" "Зүгээрээ. Аавыгаа санаад л." "Яагаад гэнэт аавыгаа сансан? Аав гэдэг хүн байсан бол хоёулаа хэнд ч дээрлэхүүлэхгүй амьдрах байсан да. Үргэлж намайг өмөрч хамгаална. Бас таныг ч бас. Яасан миний охиныг хүүхдүүд дээрлэхэд байгаа мó?" "Үгүй ээ. Юу гэж охин хүнд дээрлэхүүлэх вэ? Зүгээр л цаашдаа эрсдлээ бодоод л. Миний охин ийм юмнаас битгий айзаа юу? Ээж нь байхад бүх юм болно. Хоёулаа удахгүй сайхан амьдрнаа. Ээж нь амлаж байна. Үргэлж чинийхээ төлөө амьдарч хөдөл мөрлөж эхэлнэ. Хоёулаа одоо сайхан амарцгаая. Өглөө ээж нь ажилдаа, миний охин хичээлдээ шүү дээ. За ээжээ гээд тэд хамтдаа орондоо орлоо. Миний охин хизээдээ ийм том болчих вэ? Насанд хүрсэн хүн болохоор аргагүй үсттэй. Ээж та битгий тэгж ярил да. Гэхдээ л миний охин чинь ээждээ өргөж нялхаараа шүү. Гээд духан дээр нь үнслээ. Айдана тэр шөндөө цоромж хийж чадалгүй уйлсаар өглөөтэй золголоо. Үүр цайж сэргүүлэг дугуйрмагц ээж нь сэрж галаа түлхээр бослоо. Харин Айдана сэрүүн хിവэрэ байсан ч босхийг огт хүссэнгүй. Миний охин босхгүй мөн? Ээжээ, би өнөөдөр хичээлдээ явахгүй байж болох уу? Яаж байгаа юм? Би өвдөд байна. Та багшд хэлээд өгөөч. За тэгээд ээ. Ээж нь галаа түлчгээд явъя. Тэгээд миний охин босоод хоол ундаа хийгээд идээрэй. Саран гэрээс гарсны дараа миний охин юу болсон юм бол энэ олон жил сургуульд явахдаа хизээж тастаж үзээгүй дээ. Би нүвдсэн ч яваад л байдаг да. Нэг зүйл болсон юм байх та. Юу ч гэсэн ороо эртхэн хараад ярилцаж үзье гэж бодсоор ажил дээрээ очлоо. Түүнийг очсон даруй нарийн бичгэнд түүнийг дудан уулзлаа. Сайн байна уу Сараа эгчээ? Таныг манай компаниас цалингийнхтай нэмж мөн 2 өрөө байраар шагнахаар болсон байна. Хөөх нэрээ юу? Яагаад нэрээ гэж юу? Ингээд итгэж чадан ахин лавлан асуув. Таныг сайн ажилласан учраас компаниас шагнаж урамшуулж байгаамаа. Тийм үү? Маш их баярлалаа. Би улам их хичээж ажилланаа. За тэгээрээ энэ таны байрны түлхүүр. Та түлхүүрээ гардаа аваарай. Баярлалаа. Ямар сайн хэрэг вэ? Үнэхээр их гээд дахин баярласнаа хэлээд өрөөнөөс гарлаа. Саран баярт мэдээгээ хамгийн түрүүнд охинтойгоо хуваалцахыг хүсэн түүн рүү залгалаа. Хэд залгасан боловч уцаа авсангүй. Түүний санаа зовж хажуу айлынхаа хүн рүү залган охиныг нь хараад ирэхийг гуйлаа. Тэрч төвчөөрч эргүүлэн залгахаар болов. Түүнийг гэрт нь ороход Айдана унтаж байлаа. Сэрээрээ Айдана гэж зөвлөн дуудлаа. Яасан өвчөө зүгээр үү? Ээж нь чамтай ярих гэсэн юм гээд байх юм. Уцаа авахгүйгээ санаа зовоод байна гинэ. За би одоо залгаад ярьчихнаа. Гээд уцаа аван ээж рүүгээ залгалаа. Байна уу ээжээ? Миний охин зүгээр үү? Яагаад уцаа авахгүй байгаа юм бэ? Унтчихсэн юм аа. Ээж нь чамд баяртай мэдээ дуулгах гээд. Ямар? Ээжийнх нь цалин нэмэгдсэн. Өө тийм үү? Баяр хүргэе ээжээ. Ээжээ, миний бие өвдөд байна.
Тэгж яагаад ярив? Гээд уцаа таслаа. Саран яагаад ингэж байгаа юм болоо? Миний охинд ямар нэг юм тохиолдсон болол та. Хүнд дурлцаад хаягдчихсан юм болов? Эсвэл хуягтай ямар нэг юм болсон юм байх та. Гэсэн бодлууд толгойд нь эргэлдэнэ. Айдаана хэдий ээж нь баяртай байгаа нь сайхан хэдийж түүнд өөрийнхөө биеийг үнэлсэн юм шиг санагдана. Хэдий өмнөх өдрийнхөө үйл явдлыг мартахыг хүссэн ч яг л тэр хүний хахир хүйтэн царай, жуумалзан инээх тэр зөвхөн инээд гээд түүнд хар дурсамж болон үрд үлджээ. Яг яахаа мэдэхгүй бүх үннээ ээжтэй хэлмээр байвч хэлж чадахгүй байгаадаа улмал бухимдаж маш их ганцаарлын гүн хангалт унсан мэт санагдана. Тэр хаашаага хэнд хандах вэ? Найзуудтай хэлэх юм бол өөрийг нь шоолж, бусдад тараах вэ гэхээс маш их байна. Ээжтэй хэлбэл ээжийнхэн санаа улмал зовно гэдгийг маш сайн мэдэж байлаа. Хэн нэгэн том хүнээс тусламж авмаар байвч яг хинээс гэдгийг мэдэхгүй ганцаараа байх тусам улам бүр шанална. Айдаана хэсэг хүнжилтэд хөвтөж байгаад гадагш гарлаа. Автобусанд суун хамгийн арын суудал дээр эцсийн буудалд хүртэл суун явлаа. Ганц худаг гих автобусанд суух бөгөөд эцсийн буудал дээр буун дээш алхан уул руу гарлаа. Хинж байхгүй, ямар ч зүйл байхгүй хоосон газар ороо дээр нь гараад ийш тийш харвал битүү айл. Энд тентгийг ажиглан зогсвол зогсоо зайгүй холхохох машины хөдөлгөөн, айл бүрээс суунаглан харагдах хар утаа, өөр нүдэнд торох зүйлгүй Улаанбаатар хот. Энэ нь охинд улмал хар бараан санагдаж, баян ядуугийн ялгаа, нийгмийн эрхтгш байдал, өөрийн үеийнхэн хүүхдүүдэд хэр тусдгийг энэ бүхнээс яаж гарахаа бодоод огт олсонгүй. Яагаад өөрт нь ийм муухай зүйл тохиолдсон юм болоо? Надаас жоохон бяцхан охтууд энэ муухай зүйлийг мэдэрч гэмт хэрэгүүд гардаг гэхээр үнэхээр л харгас нийгэм юм аа. Тэр хүний гарт бяцхан жоохон охин биш, би байсан нь арай дээрч, тэр хүн ахаад л өөр нэгнийг шаналгаж гомдоох болов гэсэн маш том айдаст охин гүн автсан байлаа. Энэ л үедээ аавыгаа маш ихээр санаж байв. Хэрвээ миний аав байсан бол тэр хүнд намайг ээжийг минь дээрлэхүүлж зовоолохгүй байсан байх та. Ааваа, та яагаад ийм эрт ээж бит хоёрыг орхиж явсан бэ? Яагаад би одоо яах юм бэ? Би бусдаас, найзуудаасаа, ангийнхнаасаа, үе тэнгийнхнээсээ ичиж байна. Би ирээдүйд нөхөртөө юу гэж хэлэх вэ? Би яаж амьдрах вэ? Эргэн тойрон бараан сааралгээд ээж уран дулаан цаг ирж байгаа хаврын тэнгэрийн олон аашиг хэлхүү. Салхи салхилан шороо шуурч хүн бүр цаанаа л нэг гунигтээсэн харцтай эсвэл уур бухимдалтай байгаа юм шиг санагдана. Саяхан уулан дээр зогсож байсан Айдаана бууж ирэн автобусны буудал руу алхахдаа хүн бүрийн царайг харан өнгөрнө. Ахин автобусанд суугаад гэрийн зүг явлаа. Тэр гэхдээ үнэхээр хэн нэгэнтэй ярилцахыг маш их хүсэж байлаа. Гэхдээ хэнтэй. Яг энэ үед гараа Герман руугаа оруулбал өчигдрийн таксины жолоочийн дугаар байв. Хумигцэн цаасыг дэлгээд түүн рүү залгав. Хэд дуудсан боловч авахгүй болохоор нь тастах гэтэл байна уу гэх эр хүний дуу хоолой сонсогдлоо. Байна. Та өчигдөр надад дугаараа үлдээсэн таксины жолооч мөн үү? Тийм байна. Чи нөгөө охин уу? Сайн уу? Сайн. Над руу залахгүй болов л гэж их бодсон шүү. Юу хийж байна? Гадуур одоо харах гээд л. Чи хаана яваа юм? Ганц ходог. Би чамайг замаас ч навъя. Чи сансар дээр хүрээдэр чадах уу? Тэмээ чаднаа гээд уцаа таслаа. Сансрын буудал дээр буун түүнийг хүлээн яг ахин залгах гэж байхад нь тэр хажууд нь нэрж зогслоо. Хөөе суугаач. Чи гэрээсээ ямар хол явж байгаа юм? Харин зүгээр л нэг ямар ч хамаагүй автобусанд суугаад мэдэхгүй нэг газар очие гэж бодсон чинь нэг мэдэхэд энэ дээр ч гисэн байна. Чиний сэтгэл санаа өчигдрөөс хойш тайван бос байгаамаа да. Сэтгэлээр унах их хэцүү шүү. Гэхдээ тэглээгээд гутраад л улам нийгмээс өөрийгөө тусгаарлаад байж болохгүй. Аль болох олон хүнтэй, бас хөгжилтэй, сонирхолтой газар оч. Бас найз нөхөдтэйгээ гадуур гар, зугаал, ярилц. Энэ хэн нэгэнд шууд хэлчихэд хэцүү зүйл л дээ. Юу юм? За хоёулаа ингээ ойрхон нэг газар очие. Одоо дөнгөж өдөр болж байна. Гээд хаашаа ч юм давхлаа. Хэсэг явсны дараагаар ай модтой газар ирэв.
За буугаарай. Би чамд энд сүүлийн удаа эмэр хот чинь тусалж байна. Үүнээс хойш дахин эмэрч болохгүй шүү. Гэхэд Айдана машинаас буун модны дэргэд очин газар суулаа. Нөгөө жолооч хажуудан суугаад чамд юу тохиолдсныг би мэдэхгүй юм. Гэхдээ юу ч болсон бай тэнийг зөвлөл хийж болохгүй. Бос дахин бос. Ойлгосноо? Чи юу мэддэг гэж бүх зүйлийг амарханаар яриад байгаа юм. Амьдрал тийм амархан зүйл юм уу? Амьдрал хэцүү. Бүх зүйл нуран өнгөрөхгүй зөндөө ирнэ. Надад ч гэсэндээ тийм үе зөндөө ирсэн. Одоо шас байсаар л байна. Миний сэтгэлийн шарахыг гүйцэнэ гэж үү? Би чамд ярьж өгөх үү? Харин дараа нь чи ярина шүү. Гээд түүнд өөрийгөө эхэлж танилцууллаа. Намайг хангал гэдэг. Би айлын баг хүү. Багаасаа сэхэдээ айл дурж өссөн учраас надад дутагдах гэж чадах зүйл юу ч байгаагүй. Аав ээж хоёр минь хоёулаа эмч байсан. Би доороо нэг эмэгтэй дүүтэй байсан. Үргэлж хамт тоглож, яг л найзууд шиг өссөн. Аав ээж минь маш завгүй учраас дүүбэд хоёрыг үеэлэгчид маань харуулад л өөртөө ажилдаа явдаг байсан. Би 6 настай, дүү маань 5 настай байсан. Бид гадаа тоглож байгаад миний ам цангаад байхаар нь гэртээ орж усуух гээд төр дүүгээ тоглоомын талбайд ирүүлдээгээд өөрөө гэртээ орчход ирсэн. Буцаад яг тоглож байсан газартаа ирсэн боловч дүү минь байхгүй байсан. Би маш их айж, уйлж, дүүгээ хайсан боловч олдоогүй. Буцаж гэртээ ороод үеэлэгчтэй хэлэхэд тэр бас айж сандарч, зэрэг ирж хайсан боловч олоогүй. Игч ээж аавд хэлж, ээж аав цагдаад мэдээлсэн. 2 хоног өнгөрлөө. Ээж минь хагас галзуурлын байдалтай. Манай аав буруу зүйл хийсэн учраас намайг маш их загнаж зоддог байсан. Угаасаа жоохон дүүгээ орхиж явсан нь миний буруу учир аавдаа зодуулж хаад өрөөндөө орж уйлахдаа цонхоор харагдах нар сар хот гээд бүгдэд дүүг минь олоод өгөөч гэж гуйдаг болсон. 3 дахь хоног дээр цагдаа нараас дуудлага ирсэн. Охин ч нь олдлоо. Яаралтай эмнэлэг дээр хүрээд ирээ гэж бид бүгд бөөн баярлуулж эмнэлэг дээр очсон. Дүү минь үнэхээр амар байдалтай биднийг угтсан. Тэр жоохон биеийн хөөхнээс болж нүүр аман танигдахын аргагүй хавдаж хөхөрсөн. Хөл гар нүүр битүү цус гэдэл. Гэхдээ дүү минь амьд байсан. Нэг мөн нош дүү минь хуурч авч яваад манай байрны ах байсан гэж боддоо. Тэгээд бүр эсрэг хаалганых байсан. Дүүг минь гэртээ оруулаад 2 хоног дараалан хүчирхийлсэн байсан. Хараатнаас 7 дарамтан байгааз. Яаж тийм жаахан амтныг хараад дор хөслөн оргилж болдгийм болоо. Дүүгийн минь цус нулимсыг үзэхдээ огтхон ч өрөвдөж байгаагүй гэж бодохоор л үнэхээр амар. Ингээд нулимсаа дэглэж ядан ярьсан ч хоолойн чичирхийлж түүнээс уган сөүлдээ гарахаа боллоо. Айдана түүнийг тайвшруулах гэж оролцсон ч түүнд хүрч чадахгүй байлаа. Хэсэг түүнийг харан суулаа. Тэрээр арай ядан тайвширч байв. Тэгэд нөгөө хүн нь яасан? Тэр хүн шоронд орсон. 8 жилийн л хорихол авсан. Гэхдээ баян нэрх мэдлэлтэй хүн учраас 4 жил суугаад л суллагдчихсан. Би энэ нийгмийн хууль дурмыг үнэхээр ойлгохгүй юм. Яагаад ийм нийгмийн хог шаар харгас хүмүүст хууль үйлчилдэг юм болоо? Дүү ч надад гайгүй юу? Дүү маань 13 наснда амиа хорлцсон. Тэр энэ бохир үйл явдлыг харахыг хүсээгүй байх. Тэр минь жоохон биендээ арай л ахадсан зовлон үүрч жаргаж чадлагүй энэ хорвоог орхисон. Ээж минь хагас галзуурч сэтгэлийн эмнэлгээр явдаг болсон. Аав минь архинд орж би гэдэг хүн хүнд ч хэрэггүй нэгэн болсон. Аав минь архины хамааралтай болж ажлаасаа гарч гэрийн үнэтэй цайтай бүх зүйлийг өрн таран хийсэн. Ээж маань эмнэлгээр яваад аваа гайгүй болсон ч үе өвчнөө сэтэрдэг. Одоо бол манах гэдэг айл захын гэр хороололд хоногийнхоо хоолны төлөө л амьдарч байна. Манаач гэжтэй би аав маань архиа уйна. Ээж ирэхээр наавтай зодтолтно. Над руу орилж хашгична. Би одоо нэг хувийн их сургуульд сурдаг. Энэ жил 3 дугаар курс. Дараа жил төгснө. Хар бор ажил хийгээд л сураад л амьдраад л болж л байна. Амьд үлдсэн хүмүүс бол арга олоод л амьдрдаг юм билээ. Өгсөн хүн л өрөвдөлтэй чигээрээ дуустдаг нь харамсалтай. Миний амьдрал нэг иймэрхүү л байна да. Харин одоо чинийхийг сонсъё. Би тэр муухай зүйлийг ярмааргүй байна. Зүгээр л мартмаар байна. Чи тэгвэл надад ядаж өөрийнхөө талаар
Товчхон танилцуулал та. Намайг Айдана гэдэг. Би 18 настай. Ээжтэйгөө хоёулаа амьдардаг. Энэ жил 10 жилээ төгснө. Аав маань хэдхэн жилийн өмнө автослоор өөд олчихсон. Миний амьдрал би гэдэг хүн ердөө л энэ. Нэр чинь гоё юм аа. Хоёулаа өнөөдрөөс сайхан найзууд болох уу? Чи гунигалсан, гутарсан, аль эсвэл баярлсан үедээ надтай уулзаж болно. Зүгээр чамд хэн нэгэнтэй ярилцмаар үе гардаг да. Тэр үедээ чи надтай ярилцаж болох уу? Болно. Болж байна. Тэгвэл одоо явцгаая. 10 жилийн хүүхэд байж, хол жилүүд газар танихгүй иргэн дагаад л ирж байдаг. Надаас өөр хүнтэй ингэж явж болохгүй шүү. Ойлгосноо? Ойлголоо. Баярлалаа чамд. Юунд? Зүгээр л найз олж өгсөнд. Зүгээрээ. Харин ч надад хаяа сэтгэлээ угадлах найз байдаггүй байсан. Харин чамд баярлалаа. Тэр хоёр хоорондоо элдв зүйлс ярьсаар Айданагийн гадаа ирлээ. Айдана түүнд баяртай гэж хэлэн гэрлөөгөө орох гэхэд үүлэнд нь хоёыг зогсож байлаа. Сайн уу? Чи өнөөдөр яагаад хичээлдээ ирээгүй юм бэ? Би өвдөөдөөс юм аа. Сайных юм. Чамд ямар хамаатай юм? Тийм л дээ. Гэхдээ чи маргааш хичээлдээ ирэх үү? Бид давталгаа хизээ хийх үү? Тэр давталгаа өөртөө хий. Би чадахгүй. Тэгээд дахиж манайхаар битгий ирээрэй. Чи яагаад ууралчихсан юм бэ? Зүгээр л би хэд хоногтой хичээлдээ явахгүй. Харин гэртээ өөрөө хичээлээ давтчихна. Тийм болохоор өөртөө бодоод л хичээцгээе. Баяртай. Гэж хэлээд гэрлөөгөө орлоо. Гэртээ орон гэрээ цэвэрлээд хоолоо хийн ээжигээ хүлээн. Ээж нь шуудалгүй маш их баяртайгаар амандаа дуу алтан орж ирэв. Оо ээж, би хоол хийчихсэн. Таны дуртай будаатай уургыг хийсэ. Баярлалаа. Мундаг охиндоо. Миний охины би энэ гайгүй юу? Гайгүй ээж. Гэхдээ би ахад хэд хоног гэртээ амарч болох уу? Хичээл хийгээд ядраад ах шиг байна. Дээрээс нь хүүхдүүдэд давхар хичээл заахаар. Тийм үү? За тийгтэг. Ээж нь маргааш багштай ярьчихнаа. Тэр яах вэ? Миний охин хоёулаа нүүхээр олж байна. Хаашаа? Яах гэж? Ээжийг нь ажлаа сайн хийсэн гээд хоёр өрөө байраа шагнасан. Аа? Та тэгээд түлхүүрийг нь авчихсан юм уу? Хэрэггүй ээж. Яагаад? Энд чинь хоёуланд нь олдох ховор боломжгүй дээ. Тэгсэн ч гэсэн болохгүй. Танд яагаад гэнэт ингэж их туслаад байгаа юм? Урд нь цалингаа уртчлаад авмаар ан гэхэд төсөв тооцоо яриад өгөөгүй гэсэн биз дээ. Тийм л дээ. Гэхдээ үнэхээр ээж нь хичээж ажилласан. Тэгээд л өгсөн байлгүй дээ. Өөр ямар санаа байна гэж. Тэгвэл би нүүж чадахгүй ээж. Тэр байранд чинь ормооргүй байна. Ингээд ээж рүүгээ орлох шахан хэлв. Чи яагаад уурлаад байгаа юм бэ? Эн чинь чиний надаас байнга хүсдэг байсан зүйл биш гэж үү? Ингээд саран түүн рүү гайхан асуув. Үгүй ээж. Тэрч тийм л дээ. Гэхдээ надад таалагдахгүй байна. Хааны? 3 дугаар эмнэлгийн тэнд гисэн. Тэгэхээр эндээс 3 бодол газар. Ээжийнх нь хувьд яг л ажлын хажууд. Би тэгээд яах юм ээж? Би сургуулаасаа холдчих юм биш үү? Үгүй ээ, миний охин гайгүй штэ. Эсвэл хоёулаа одоо хэдэн сар гэртээ байж байгаад чамайг амархаар нүүдэл судлаа хийж болно. Бас энэ хашаа гэрээ зараад шинэ байрандаа тавилга бас бус зүйл авах юм их шүү дээ. Ээжийнхэн баярлсан царайг хараад Айдана дахин үг дуурахыг хүссэнгүй. За ээж. Тэгвэл тэр үедээ болно үсттэй. Хоолоо ид. Ингээд түүнд хоолыг нь аяглан өглөө. Миний охин хоол идэхгүй мөн? Идчихсэн ээж. Та л ид. Та багштай ярьсан уу? Үгүй ээ. Хоолоо идчихэд ярнаа. Хэдэн өдөр өнгөрлөө. Айдана хичээлдээ явахгүй бүтэн 7 хоног боллоо. Энэ нэгдэх өдрөөс хичээлдээ явна гэж багштай хэлсэн тул хичээлдээ бэлдэн унтахаар боллоо. Ингээд хичээлдээ ирэхэд тэр маш их санаа зовов. Өөрийг нь хүнтэй унтаад үдчихсэн гэдгийг мэдчихсэн болов. Охтын алхаа гიშгийг хүртэл өөр олчихдог. Тэрийг өгөөд маш сайн мэддэг гэсэн. Тэгэхээр намайг шоолол яана. Би арай мэдэгдэхүй залхаад байгаа юм болов. Яах вэ? Гэж элдв зүйл бодсоор сургуулийнхаа хаалгаар орлоо. Хүүхэд бүрэл 2-3-аараа гэлгэлдэн хөөцөлдөж бүгд л баяр жаргал инээдгээр дүүрэн байлаа. Айданаг харсан ангийнхан хэсэг охтууд түүн дээр гуйн ирлээ.
Айдаана чи минь яасыг бодваа. Ингэж ирэх гэж ашгүй дээ. Би энэ гайгүй юу? Багш чамайг өвдсөн гэж хэлсэн. Тийм ээ, гайгүй алж байна. Та нар сайн уу? Давталгандаа бэлдэж байгаа юу? Чамайг байхгүй болохоор давтлага хийгээгүй. Хоёыг бидний гэртээ ч авчираагүй. Хоёыг нэрээ чамд үнэхээр сайн юм аа. За юу гэж дээ. Сайн байлаач одоохондоо найз нь тиймэрхүү зүйл бодмооргүй байна. Сайн хичээлээ хийж байгаад сайн сургуульд л ормоор байна. Чи мундаг хэмж болж чаднаа. Бид мэджээ. Чи шууд л ангаахад тэнцэх байх. Үгүй ээ. Би юмч болохоо болчихсон. Тэгээд ямар мэрэгчлээ болно гэж? Энд чинь чиний багасаа л хүрдэг байсан зүйл үсттэй. Үгүй ээ. Би шүүх шалгаар болсон. Харгас гэрцгээ гэмт хэрэгтнүүдэд зогсон зөв шийтгэлийг нь өгдөг тийм л хүн болмоор байна. Гэсэн хариуг сонсоод тэд бие биерүүгээ харан ихэд гайхширна. Ингээд тэд анги руугаа орлоо. Яагаад ч Айданагийн харц хоёг дээр туслаа. Хоёг ангийнхаа хэдэн хүүгүүдийг тойруулчихсан голд нь ихэд сонирхолтой зүйл ярьж байсан бололтой бүгд сонирхон сууцгааж байснаа Айданаг хараад яриагаа болж түүн рүү харцгаана. Айданач тэр олон харц өөртөөр нь тусахад ичингүүрэн суудалдаа суулаа. Бүхэл хүүхдүүд түүн дээр ирэн биеийг нь асуулаа. Харин хоёг түүн дээр ирсэнгүй. Хичээл эхлэх хонх дуугарч эхний хичээл эхэллээ. Хичээлийн их завсарлагаанаар хоёг Айдана дээр ундаа болон нэг ороомог барин ирлээ. Үүнийг чамд гээд өгөхөд Айдана толгой цэгсрэн хажуугаар нь зүрх гэхэд гараас нь татаад чи яасан сонио охин бэ? Ямар өөрийгөө их минь бодчихсон юм. Би энэ ороомыг авах гэж тэнд яаж оожирлож байж авсан гэж бодож байна. Чи хүний сэтгэл бодоод авчихад яад юм? Хин чамайг аваад өгөөч гэж гуйсан. Надад наад ороомог чинь хэрэггүй. Чамайг харахаар хэн нэгэнтэй адилхан харагдаад сэтгэл давчтаад байна. Бас чи дахир надтай битгий яриа өд. Би чамтай уулзахад хүртэл хэцүү байна. Ойлгосноо? Гэж хэлээд түүнийг мөрлөн хажуугаар нь гарлаа. Айданатай хамт явж байсан түүний хамгийн сайн найз гэгдэх халуунаа түүнийг гайхаж чи ямар амар муухай ааш түүнд гаргаад байна. Арай л муухай хэлчих шиг боллоо. Угаасаа өөрт нь хэлээд байхад огт таахгүй байсан хэн билээ дээ. Надад одоо ийм шачгалсан банд нартай маяглаж явах цаг алга. Хичээлдээ шамдахгүй бол болохгүй нь. Анхнаасаа хим биологи гэсэн хичээлүүд дээр ач холбогдол өгөөдөөсөө одоо нийгмийн хичээл маш чухал байна. Чи яагаад гинэд багийнхаа мөрөөдлийг өөрчилчихсэн бэ? Би юу? Зүгээр л энэ нийгэмд шударга бус зүйл маш их байдаг юм байна. Тэгээд л багч болоо шударга өсөө тогтоомоор санагдаад л. Чи их өөрчлөгдөж. Энэ үг түүнд ихэд эмзэг санагдаж яасан юм бол намайг арай мэдчихэж байгаа юм бах та гэд нүүрэндээ худал инээмсэглэл гаргаад яаж ийн? Зүгээр л өмнөхөөсөө илүү шийдэмгий болчихож. Харин найз нь нэг хүнтэй танилцсан юм аа. Хөөх ямар хүн? За найз нь тэгж байгаа тухтай ярьж өгье за. Ингээд тэнд сургуулийн цайны газар руу орлоо. Хичээлийн цаг дуусахад тэдний ангийн багш нь орж ирлээ. За хүүхдүүдээ одоо улсын шалгалт ирэхэд тун ойрхон байна. Бас цаашаа дүн гаргах эсэтийн ерөөгийн шалгалт гэдэл том даваа ивхэн шүү. Та бүхэн минь дор бүрнээ маш сайн хичээх хэрэгтэй байна. Та нар минь бас багаараа маш сайн ажиллах хэрэгтэй байна. Одоо манай Айдана ирчихсэн юм чинь Айданагийн багийнхан хичээгээрээ. Өнгөрсөн хоногудад давталгаа огт хийгээгүй байгаа. Тийм биз? За бүгд нь амжилт хүсье гэж хэлээд гарлаа. Хүүхдүүд ч бүх зүйл хэдхэн сарын дотор шийдэгдэх учир ихэд нухацтай хандаж байлаа. Айданагийн багийнхан түүн дээр ирээд за хоёгийнх руу явах уу? Үгүй хэдүүлээ номын сандал сууя гэхэд хоёгийн цойл да үлсэхгүй бас ядрахгүй тэгээд ч тухтаа штэ. Тэгвэл та нар тэднийх рүү яв. Би номын санд очиж хичээлээ хэлээ. За бүгдээрээ номын санд уулзъя. Номын сан орохоос өмнө жоох юм идэ гээд хэсэг хүүхдүүд явлаа. Харин Айдана халуунаа хоёр номын сан руу явв. Хичээлээ гарган эхнээс нь хийлээ. Даалгавруудаа эхэлж хийхээр болоод өнөөдрийн даалгавраа ярилцсан. Бусд нь хэсэг хугацааны дараа орж ирлээ. Харин хоёг орж ирээгүй байв. Хоёг хайчсан бол ирж хичээлээ давтахгүй байсан уу? Үгүй гэсэ гэртээ харлаа гэсэн. Угаасаа гэрээс өөр газар хийхгүй гэдээсэн штэ. Уган ш тэднийд хийвэл гоё доо гэхэд Айдана та нар тэгээд яваач дээ. Би гуугаагүй үсттэй. За зүгээр л ярьсан юм аа.
Чи ямар муухай ууртай олчихсан юм бэ? Гээд хоёр хөвгүүн нь хэлэв. Харин Мишель гэх охин чи одоо өөрийгөө юу гэж бодоод байгаа? Чамайг байхгүйд бид нарыг хичээлээ хийж чадахгүй малнууд гэж бодоод байгаа мó? Би хоёуг дээр очиж хэлээ. Чамаас гуйх юм уу? Их санчихсан юм бэ? Гээд уурлан номын сангаас гаран явлаа. Араас нь нөгөө хөвгүүд харж байснаа. За бит хоёр ч гэсэн араас нь гарлаа. Айдана чив чимээгүй болоод хичээлээ үргэлжлүүлэн хийн. Чи зүгээр үү? Яасын зүгээр биш харагдаад байгаа юм уу? Гүй чи хизээч ангийнхантайгаа муудаж уралж байгаагүй. Бас манай ангийн хамгийн ээлдэг нийтж гэдэг охин гинэт ууртай уцаартай болчихсон болохоор л би тийм ааштай яваад байгаа юм уу? Тийм ээ. Хоёрын очиод хичээлээ хийвэл би дэлгүүр үр дүнтэй байдаг штэ. Бусдыгаа ч гэсэн бодох хэрэгтэй ахаа. Бас хоёрт чи арай л хатуу хандаад ах шиг. Уг нь багш гуйсан штэ. Ангийнхаа хувийг гайгүй шалгалтанд нь оруулж хааж та хоёр л чадна гэсэн багшийн итгэлийг хүртэл бодох хэрэгтэй. За тэгвэл маргааш тэдэд очиж хий. Гэхэд халуун инээмсэглэн толгойд оглоо. Ингээд маргааш нь бүгд хуйгийнх руу явлаа. Хуйгийн ээж Айданаг харан маш их баярлаж миний дүү би энэ гайгүй юу? Чи ирдэг нь ямар сайн юм бэ? Миний би сайн өгчээ. Санаа тавьсанд баярлаа. За та хэд минь хуйгийнхаа өрөөрөө ороод хичээлээ хийж бай. Их чинь араас нь намтдан бэлдүүлээд оруулаад өгье. Тэд шуудхан л хуйгийн өрөөнд орлоо. Хичээлээ гарган яг л урдын адил даалгавруудаа хийж эхэллээ. Хуйга танаа ээж нэр үнэхээр гоё хүн юм аа. Би ийм ээжтэй байсан ч болоосоо. Ээж үү? Ганц хүүхэд нь болохоор миний төлөө юу ч хийхэд бэлэн байдгийн. Бүхэл ээжүүд адилхан штэ. Ганцхан хуйгийнх биш гэж Айданаг хэлэхэд тийм баха гэж хуйг хариулав. Хуйга танаа аав ямар хүн байдаг вэ? Бид нарыг ирэх бүртэл байхгүй ах юм. Манай аав захирал хэд юм аа. Тэгэл байнга ороотно. Хаяа ирэхгүй ч үе би. Тэгээд л хөдөө гадаа гадагшаа дотгошоо байнга явдаг болохоор ээж бит хоёр л байд юм дөө. Гоё юм уу? Аав чинь гадаадаас чамд маш гоё зүйл авчирч өгдөг бах та. Тийм ээ. Бас мөнгө чангалттай өгдөг. Гэхдээ надад аавын үнэтэй бэлэг мөнгнөөс илүү надтай яг л аав шиг минь харьцаж цаг зав гаргаж надтай тоглодог байгаасаа гэж багаасаа хүсдэг байсан. Одоо бол аавыг байхгүй үдэл их баярлдаг да. Яагаад? Аав байхаар ээжтэй хэрэлдээд л ээжийг уйлуулад л гараад явчихдаг. Тийм болохоор сэтгэл амар ирээгүн дээр бид чамайг ийм амьдралтай гэж мэдээгүй. Яасаа баяа айлын ирэх бацаан гэж бодсон уу? Хүн бүртэл хүнд ч хэлж чадахгүй дотроо нууж байдаг маш том нууцуд байдаг штэ. Айдана энэ үгийг сонсоод толгой тохиж байлаа. Удалгүй амттан авчирч өглөө. Тэд хичээлээ хийн цаг арай болчихсон тул хуйгийн ээж бүгдийг хүргэж өгөхөөр гэрээс гарах гэтэл тэдэнтэй зөрөлдөн аав нэрлээ. Хүүхдүүд түүнтэй мэндэлж Айданаач мөн түүнтэй мэдлэн өнгөрлөө. Хуйгийн ээж нөгөө л дарааллаараа хүүхдүүдийг хүргэж өгөөд хамгийн сүүлд Айданаг хүргэж өглөө. Айдана машинаас нь буух гэтэл миний дөө их чинь чамтай 5 минут ярилцаж болох уу? Айдана түүн рүү харавал царай нь ихэд нухацтай байлаа. За ачээ, гэхдээ хурлахгүй бол манай ээж гарчих юм бол юу болсон яасан гэдэл байцаалтанд орох бах та. Игчийнхэн ярих сэдв бол мэдээж ойлгомжтой хуйг. Миний дөө чи ухаантай, хичээлдээ ч их сайн. Бас манай хүүч бас чамд маш их сайн юм шиг санагддаг. Их чинь ганцхан хүүтэй, ахаад хүүхэдтэй болохоосоо өнгөрсөн. Хуйг бага ангидаа маш сайн онц сурлагатай хүүхэд байсан. Жил ирэх тусам ааваасаа болж хичээлдээ маш их муудсан. Тэр ээжээсээ өөр хинтэй ч ярьдаггүй. Бас ээжээсээ өөр хэнийг ч хүн гэж боддоггүй. Чамайг надад ярьж байхыг бодоход ихэд сэтгэлтэй юм шиг байна. Миний дөө хүүд минь битгий муу хандаж байгаа ш тэхүү. Хичээл наманд нь туслаад, гайгүй сургууль авахт нь туслаад өгөөч. Аав нь өргөлж энэ муу усан толгой ямар сургуульд орч чаддгийг гээд байнга загнах юм. Миний хүү уг нь толгой сайтай хүүхэд. Даанч ааваасаа болоод ингэснийг нь аав нь мэдэхгүй юм да. Би хүүгээ бодоод л энэ хүнтэй тэсэн амьдарч байна. Хүүгээ их сургуулийг нь төгсгөх юм бол энэ хүнд дээр л хулж амьдрах хэрэг алгаа. Салаад л явчихмаар байна. Миний дөө, эгчин чамаас чин сэтгэлээсээ гуйж байна. Тэхүү. Игчээ би таныг маш сайн ойлголоо. Тэгтээ би хүүд чинь сайн хандаж чадахгүй л болов.
Яг хөө хичээлд тусалж байгаад их сургуульд орохдоо тасалнаа. Баярлалаа минь дүү. Эгчтэй хэрэг болох зүйл байвал нэрэлсэлгүй хэлж байгаарай. Ойлголоо, би гэртээ орлоо. Сайхан амраарай гэж хэлээд машинаас нь буулаа. Гэртээ ороход ээж нь ирж гисэн байлаа. Миний охин хүрээд ирвүү? Ядарсан уу? Хоол идэх үү? Үгүй ээжээ, ядраагүй хоол идчихсэн. Та юу хийж байгаа нь цаас бал барьчихсан. Ээж нь байраа очиж үзсэ. Их гоё юм аа. Тэгэд хаана нь ямар тавилга тавих уу гэдэл зургийн зураад л сууж байна. Иш ээж минь дээ. Али би харъя. Манай ээж чинь яасан гой зурдсан бэ? Тийм байна уу? Ээж нь дизайнер болно гэж багаасаа мөрөөддөг байж үлээ. Та тэгээд мөрөөдлөө биелүүлэхгүй яасан? 10 жилдээ аав чинь надад хайртай гэдэл араас минь нэхгүй байсан те. Манай нөгөө анги байсан. Тэгээд л аавд чинь зөвшөөрч хариухан гэгээхэн хайраар бие биенээ олж арваа төгсөгчл миний охин ээжийнхээ хэвлээд олцсон юм. Тэгээд л миний мөрөөдөл зорилго бүгд өөрчлөгдөж охин мэл миний мөрөөдөл болчихсон доо. Тэгэхээр би таны мөрөөдлийг байхгүй болгосон юм байна тийм үү? Үгүй дээ. Миний охин чинь харин ч аав ээжийнхэн баяр баясгал утга учир болж ирсэн юм шүү дээ. Ээж нь охинтой болсондоо хизээж харамсаж байгаагүй. Баярлаа ээжээ гээд ээжигээ тэврэв. Үүнээс хойш хэдэн сар өнгөрч улсын шалгалт болж өнгөрлөө. Ангийнхан нь бүгд хариугаа сонсохоор сэтгэл түгшинд сууцгаана. Багш орж ирээд нэгнгүй дүнг танилцууллаа. Айдана 3 шалгалтын 2 дээр нь 100% бол нэг шалгалтан дээр 98% байв. Ангийнхан хамгийн өндөр хувийг авсан байлаа. Хоёрын хувьд 3 шалгалтан дээрээ 80-аас 91-ийн хооронд авсан байлаа. Айданагийн баг хамгийн өндөр дүн авсан учраас багшийнхаа хичээл дээр бүгд 100% авах нь тодорхой боллоо. Тэд ч бүгд баярлан хоёрын руу явлаа. Хичээлээ өдөр бүр урам зоригтой давтснаар тэд 10 жилээ төгслөө. 10 жилийн дурамт хувцаа тайлж бүгд л энгийн хувцас өмсөх болоход цаанаа л ихэд гунигтай байв. Хоохны баяраач олгтой хийж чадаагүй тэд сургуулийн амарсны маргааш өдөр нь амралтанд явахаар боллоо. Бүгд өглөө 8 цагт товлсон газраа зүгэллээ. Бүгд л эрцгээж автобусандаа суун хотоос ойрхон амралтын газар руу хөдөлсөх болов. Очоод бүгд л хөгжилтөнд тоолцооно. Ахаад хизээч нэг ангидаа суухгүй гэхээр аль нь л хамтдаа байгаа үеэ нандинан өнгөрөөцгөнө. Орой болж охид нэг байшинд хөвгүүд нэг байшинд хонхоор боллоо. Охид эхэндээ охидын яриа өрнүүлэн хин сайн байсан гэдэл бүх нууцаа дэлгэн ярьцгаана. Айданагийн ээж болоход хүнд ч дурлаж байгаагүй гэдгээ хэлэхэд бүгд л итгэсэнгүй. Чамд гуйгаа их сайн байдаг штэ. Чи яагаад гуйгаа туу өргөж болохгүй гэж? Царай зүс сайтай, спортоор мундаг, од залуу штэ. Бас баян. Үгүй. Надад гуйгаа таалагддаггүй. Зүгээр л хин нэгэнд дурлаж цагаа өргөхөөс илүү хичээлэл хийж байхад болно. Оюутан болоод дурлаж болно штэ. Чам шиг хичээлээ хийдэг болох юмсан гэж бүхэл охтууд ярилцсан. Ингээд л тэд маргаашнаас нь тус тусынхаа замаар салцгаана. Харин Айданагийн хувьд хуйгийг их сургуульд оруулж өгнө гэсэн ээжд нь өгсөн амлалтандаа хүрэхийн тулд хуйгэнд байнга очиж хамт хичээлээ хийдэг байлаа. Эсэлтийн ерөнхий шалгалт эхэлж хөөхд бүр шалгалтаа сэтгэл төвшин өгцөх болов. Ингээд л эцэс сүлд нь дүнгийн сонсгоох байв. Айдана сая л нэг гэртээ амс хийж суух болов. Хуягтай уулзах шаардлагагүй болохоор маш их баяртай байлаа. Харин тэр хангалыг боддог боллоо. Өдөр бүр л түүнтэй уулзахыг хүсэж элдв шалтгаан болон уулзахыг оролдоно. Хангал Айдана хоёр уулзаад хэсэг хугацааг ардаа өнгөрүүлв. Зуны аагам халуун өдрүүд үргэлжилсээр хангалж хичээл нь амарчсан учраас ажил хийдэг байлаа. Ороо ажлаа тараад Айданатай уулзна. Амралтынхаа өдрөөр бас түүнтэй уулздаг байлаа. Айдана ээжтэйгээ хамт шинэ байр руугаа нүглээ. Түүний сэтгэлд хэцүү байсан ч ээжийнхээ мөрмийг хугалахгүй тулд аргагүй нэрхэнд нөөсөн юм. Хашаага гэрээгээд л зарж болох бүхэл зүйлээ зарсан байлаа. Харин хуйг Айданатай уулзахаар гэрт нь нэрсэн ч нүүчгсэн бас дуудлаганд нь хариу өгөхгүй мөн мессеж бичээд ч хариу байдаггүй байлаа. Амралтын өдөр болж ээж нь арлийнхантайгаа зугаалганд явчихсан тул гэртээ ганцаар байхаас айсандаа зориг гарган хангалыг гэртээ дуудлаа.
Хангал эхэндээ дургуутж байгаад Айданагийн хэд хэдэн ятгалган давтан ирэхээр боллоо. Айданаач дуу аялан түүнд гараа гарган хоол хийж байв. Хаалга дуугарч хангал орж ирлээ. Хин хинээгээ хараад ихэд бие барин ичингүүрэн сууцгаана. Айданаач цай хийж өгөөд одоохон хоол боллоо гэж хэлэв. Тэд хэсэг чив чимээгүй суулаа. Танах дан эмэгтэй хүн амьдардаг гэсэндээ үнэхээр цэвэрхэн юм аа. Бас гой тогтчихсон байна. Тийм байна уу? Ээж маань цалингаа нэмүүлсэн учраас урдны хадгалсан мөнгө тэгээд хашаагаа гэрээгээдэл бүхэл зүйлээ зарж байгаад л одоогийн энэ гэрээ бий болголоо. Мундаг юм аа танай ээж. Ажлаа сайн хийсэн болол те ингэж их шагнуулсан байхыг бодоход. Гэхэд Айданаа дуугаа хураан тийм болол те гэж хэлээд хоол болчихсон болол те гэд босон явлаа. Удалгүй хоол аягалан авчирч өглөө. Тэд хамтдаа амтархан идцгээлээ. Хоёулаа одоо юу хийх үү? Гой кино үзэх үү? Би гой кинонууд аваад ирсэн. Танад CD тоглоулагч байгаа юу? Байгаа гэд тэд кино үзэхээр боллоо. Хайрын тухай романтик кино байсан учраас хин хинэн тогтолтой байгаа нь илхэн байв. Киноч дуусч орой болсон тул Айданаа би чамд ор засч өгье гэд түүнд ор засан өглөө. Айданаа чи намайг битгий буруугаар ойлгоорой. Би ийм хүн биш шүү. Гэхдээ миний цонхонд пип байгаа. Хоёулаа хамт уух уу? Би ууж үзээгүй штий. Чи уухгүй байсан ч болно. Харин надад хань болоод л жаахан суучих тийх үү? За тэгье гэд хажууд нь суулаа. Яасан чамд хэцүү юм тохиолдоо юу? Тийм ээ. Ээж минь дахиад л өвчнөн сэтэрч эхлэв. Аав архиа уугаад 2-3 хоног алга болчихсон. Ээж чинь одоо гэртээ ганцаараа байгаа мó? Үгүй, эмнэлэгт байгаа. Аав чинь гайгүй байгаа. Ямар нэг юм болсон байх үү те. Зүгээрээ манай аав архиа уухаар 3 хоног хинүүхэнд хэдэн сарч болдгийн. Уран дулаан цаг юм байна. Гайгүй ах уу. Чи энэ бүх зүйлийг яаж тавьчих амьдарч чаддаг байна? Тавьчихгүйгээд яахав? Надаас дор зүйлтэй нүүр тулан амьдарч байгаа хүмүүс зөндөө л байгаа. Бурхан хүнд зовлонг даах хэмжээгээр нөгдөг гэсэн биз дээ. Уг нь одоо наадан болох гэж байна. Бүхэл газрууд амарна. Тэгэхээр хэд хоног амарч байгаагийнх гэрэхэнтэйгээ салхинд гарыг хөдөө явъя гэж бодсон. Хотлоо оллоо. Хизээ хамгийн сүүлд гэр бүл шиг гэр бүл байснаа үнэхээр санахгүй юм. Хэцүү юм дөө. Би ч бас ишиг тийшээ гармаар л байна. Даанч ээж бид хоёр ихэн зугаа цуулж явуулах үлээ дээ. Чи нэрээ анх надтай уулзахдаа яагаад гонигтой байсан бэ? Би юу? Хинт ч хэрэггүй нэгэн болсон байсан гэх юм уу? Эсвэл хамгийн нандин зүйлээ алдчихсан ч гэх юм уу? Надад тодорхой ярил та тийх үү? Чи хинт ч хэлэхгүйз? Би хинт хэлхийн? Хэллээ ч хиндэ хэлэх үлээ? Ядчил чи бид хоёрын дундын танилтай биш. Нэрэж тийм дээ. Гэд нэг уртаар санаа алдан өөрт тохиолдсон бүх зүйлээ хангалд ярьлаа. Хангал түүнийг чимээгүй сонсож өгнө. Сэтгэлээ арай ядан барьж, нулимсаа арай ядан төвчсээр түүнд бүх зүйлийг хэллээ. Саяхан л өөрөөс нь өөр хэн ч мэддэггүй нууцаа тэр түүнд ярьлаа. Бас өөрт нь таалагддаг залууд охин насаа харгас нэгэн урд зууртаар алдсан тухайгаа ярихад түүнээс асар их зориг төвчээр гарсан нь мэдээжин хэрэг байв. Ингээд л тэд нэг нэгнийхээ том нууцыг мэддэг болов. Хангал түүнийг тэврээд энэ нийгэмд ийм харгас ирчүүд чамтай зэрэгэлдээ амьдарч байгаад уучлаарай. Эрхэн учраас түүний өмнөөс уучлал гуймаар байна. Гэд түүнийг тэврэхэд Айданагийн зүрх хүчтэй цохилно. Эр хүн харахаар л түүний дургүй хурж зүхтаамаар санагддаг байсан бол хангалын ингэрт тэврүүлэгтээ тэр цаг хугацааг ингээд л зогсоочихмоор санагдаж байлаа. Айдана түүнтэй хамт унтахыг хүслээ. Хангалж зөвшөөрч тэр түүнийг зүгээр л шунжин тэвэрч хонлоо. Нэг удаач ингэрээсээ холдуулалгүй, нэг удаач буруу зүйл хийлгүй, саналгүй, яг л өөрийнхөө алдсан дууг тэвэрсэн мэт хэвтэн. Үүр цайхад Айдана түүний ингэрт бүх гихч нь унтснаа мэдэн хажуунаас нь чимээгүйхэн босох гэтэл тэр сэрэн түүн рүү харлаа. Хайж байгаа.
Харин чиний хажууд хэвтээд байхаар гарч нь өдөж байгаа болов уу гэдэл. Зүгээрээ. Харин ч чамайг тэврээд унтахаар үнэхээр сайхан бүх унтаж байна. Хизээ хамгийн сүүл хэн нэгэнтэй тэвэрлээд хонсноо санахгүй юм. Би ч бас яг л аавдаа тэврүүлээд унтаж байгаа хүүхэд шиг санагдлаа. Чиний нүд үнэхээр хөөрх юм аа. Тийм байна уу? Намайг аавынхаа нүдийг дуурайсан гэж ярьдгийн. Аав минь их тунгалаг тасгаар нүдтэй хүн байсан юм. Ээжигээ биш, аавыгаа дуурайсан биз дээ. Тийм ээ. Харин чи хэнийгээ дуурайсан бэ? Уг нь ээжтэйгээ гэж хүмүүс их ярьдаг. Гэхдээ одоо улам аавтайгаа адилхан болоод л байх шиг байна. Тэгвэл танаа аав их царайлаг хүн бололтой. Би тийм царайлаг байна уу? Тийм ээ. Би чамд дурлаад ах шиг байна. Худлаа яриад л гээд эргэн харах гэхэд өөрлөгөө татан урал дээр нь үнслээ. Чи чинь яаж байна гэд бас ирэхэд уучлаарай. Өөрийгөө удирдах чадсангүй. Муухай санагдсан уу? Үгүй гинт үнсгээр чинь л би тэр хүн шиг санагдсан байх. Уучлаарай. Айдана түүний урал дээр шууд л үнслээ. Айданагийн үнсэлд хангалт яг л хүүхэд шиг хөөрдөм санагдна. Хүнтэй ч үнсэлж сураагүй түүний анхны үнсэлт гэдгийг мэдэж байсан ч ийм уйхан, уйран гэж мэдсэнгүй. Түүнээс уруулаа холдуулан одоо болох байхаа. Хоёулаа үүнээс цаашилж болохгүй байх. Би тийм муу залуу болж хуурмааргүй байна. Гээд хажуунаас нь босгон явлаа. Айданаач сайхан яг л бал бурам амталж буй мэт санагдаж байсан бол одоо өөрийгөө амархан охин мэт бодогдуулчихлаа гэж өөрийгөө голом сууна. Хангал угаалгын өрөө орчхоод түүнээр ирэхэд Айданаач мөн боссон байлаа. Яасан хэвдэхгүй байсан юм уу? Зүгээрээ чи хэвд. Би сая алдаа гаргачихлаа. Чи намайг билээ охин гэж бодсноо? Гэхэд тэр чанга нэгээд за юу гэж дээ? Хөөх юм аа. Чиний бүхэл зүйл цагаахан цас шиг юм. Би чамайг зүгээр л нандинсан болохоор л болчихсон юм. Худлаа яриад л би муухай санагдсан байлгүй. Хин нэгэнд хүч хэрхэлүүлж байсан. Дээрэс нь онгон биш. Ийм охинд та нар угаасаа дургүй үсттэй. Би ч гэж тэнэг хүн чамайг унсчил байдаг. Битгий ингэж өөрийгөө дор дунал. Чи хамгийн сайхан охин. Гэхдээ би тийм зүйл арай болоогүй байх гэж бодсон юм. Мэдээж чамайг намайг үнсэхэд миний зүрх зогсох шахсан. Ахаад л худлаа яриад ах юм. Нээрээ дээ. Би чамд гүн дурлчихсан болохоор чамд хүрхээс ч айж байна. Жаахан л ширэн хүрчих юм бол хагарах гээд байгаа юм шиг. Би чамд хайртай болоод байна. Би ч бас өөрт чинь хайртай болчихож. Чи миний анхны хайр гэдгийг мэдхүү. Гэхдээ чи харин надад хайртай гэж битгий худлаа хэлээд бай. За. Би чам таалагдахгүй байгаа бололтой. Явъя да. Уг нь чамд үнэн сэтгэлээсээ хайртай юмсан. Даанч чи гээд гадуур хувцас өмсгөд араас нь тэврээд битгий аав. Ахаад жоохон л хамт байж хат ихүү. Тэнийг хэм юм дээ. Одоо явахгүй бол ээж чинь нэрчих юм бол яах юм? Чи намайг ойлгосон бол болоо. Одоо хоёулаа өдөр бүр уулзаж байна. Би чамайг бэлэн болтол хүлээнэ. Амал надаас хизээж битгий ургаарай. Яг л энэ чин үнэн сэтгэлээрээ хамт байгаарай. Ойлголоо, амлаж байна. Би нэгэн хайртай эмэгтэйгээ өөрийнхөө тэнэг үйлдэлээс болж алдсан. Одоо дахин тийм тэнэг алдаа гарахгүй. Ингээд Айданагийн духан дээр үнсээд баяртай гэж хэлээд явлаа. Айдана хангал хоёр өнөөдрөөс хойш ихэд татан болцгоосон байлаа. Айдана өргөж түүнтэй уулзахыг хүснэ. Харин хангал ажлаа тараад түүнтэй уулзчаад л хайрдаг байлаа. Нэгэн өдөр түүн дээр хуйгийн ээж ирлээ. Хаалга зохиох чимээнээр очихон хаалга тайлахад хуйгийн ээж гэрэлмаа зогсож байсанд маш их гайхав. Сайн байна уу та? Та ямар хэрэгээр манайд? Сайн уу? Миний дүүгч нь орчих уу? Тэг гээд түүнийг гэртээ оруулан цай ихэлж өглөө. Нүүгээд байранд орчихсон байх нь. Их чинь бүр ямар их хайсан гэж. Та ямар хэрэгээр? Нээрээ тийм. Чи гайхаж байгаах. Аргагүй эрхэнд л чамаа зарж явна. Хуйг нь хүнд өвцөн, маш хүнд. Одоо Япон явж имслүүлэх гэсэн боловч өөрөө эндээ л имслүүлнэ гээд эндээ л байна.
Удахгүй элсэлтийн ерөнхий шалгалтын хариу гарна гэд зөрүүлээд болдоггүй. Хуйг уу? Юу нүвтчихсэн болоо? Өвчин үү? Тэр талаар миний дүнэ гэх мэдэхэд илүү сүзтэй. Тэгээд энэ дэмжлүүлж болох ч нааштай сайн эдгэрдэггүй юм байна. Японд бол энэ бүрэн нэмшлэгддэг гинэ. Эгч нь хүүгийн эмчлүүлмээр байна. Бүрэн урдын адил эдгээхэд хүүтэйгэл баймаар байна. Эгчт нь өөр хөсөх зүйл алга. Одоо тэгээд хуйг хаана байгаа юм? Хуйг нь нэмлэгт байгаа. Эгчийнх нь чамаас гуйх зүйл бол хуйгыгаа явтал хажууд нь хамт байж өгөөч. Хаяа түүнтэй хамт гадуур гарч бишээ зүгээр л түүний минь Япон явж эдгээд ирэх шалтгаан нь болж өгөөч гэж гуйх гээд л чиний үгэнд бол цаадах чинь орно. Хамгийн сүүлд чамтай уулзснаас хойш ихэд сэтгэлээр унах болсон. Эмч сэтгэлээр унгаж болохгүй өргөл сэтгэлийн эерэг байлга гэж хэлсэн болохоор их чинь ингэж байгаа юм шүү. Их чинь болохгүй бол чамд салин үгүй. Чи зуныхаа амралтаар зүгээр хүн асарч байна гээд л бодчих тийх үү. Ганцхан сар л байхад болно. Их чинь төрөөд Японд дох бүх зүйлийг нь бэлтчихнэ. Ихчээ, энэ талаар бол би танд шууд заа гэд хэлж чадахгүй нэ. Ээжтэйгээ ярилцаж байгаа танд хэлээ тийх үү? Миний дөө, чи их ухаантай шүү дээ. Бас хуйг бол чиний ангийн найз. Ангийнхаа найзад маш том тос хүргэж байна л гэд бодоорой. За. Тэгвэл их чинь чиний ярихыг хүлээжээ. Миний дөө заавал эгч рүүгээ залгаарай. Энэ эгчийнхэн дугаар гээд цаасан дээр дугаараа бичин үлдээлээ. Хуйгийг өвцөн тухай сонсоод нээгэх санаа зовоогүй нь үнэн ч гэсэн яагаад ч юм түүнд туслахгүй л бол өөрийгөө насаараа буруутгаж явах юм шиг санагдаж байлаа. Тэр хамгийн түрүүнд хангалт хэллээ. Хангалж ажилтай байна. Ороо очоод уулзъя гэж хэлв. Харин ороо ээжигээ ирэхэд энэ тухай хэлэхэд миний охин хүнд туслана гэдэг маш сайхан зүйл. Хүн бүртэл туслаад байвал харин тэр дороо ирэхгүй ч гэсэн хэзээ нэгэн өдөр ирэхдээ бороо шиг асгардаг юм гэсэн шүү. Ээж нь арга ядаад л миний охинд иргэж байгаа байлгүй дээ. Тийм ээ ээжээ. Би ч бас тэгэж бодож байна. Бас цалин өгнө гэсэн. Та бид хоёр байранд орох гээд хамаг мөнгө өөрчгсөн шүү дээ. Одоо сургалтын төлбөр төлөх хэрэгтэй байгаа юм чинь охин нь түнд тусалнаа. Миний охин хүнд тусалж байгаа бол хизээж битгий өөрт ашигтай зүйлээ. Тэр тусмаа мөнгө хар. Ээж нь ажил хийж хөдөлж байгаа цагт охиноо их сургууль заавал оруулж төгсгөх болно. Хангалт тэдний гадаа ирж Айданааг дуудлаа. Айданаач баярлан гэрээсээ гарна. Нэгэн өдөр уулзаагүй мөртлөө жил сар уулзалтаагүй хүмүүс шиг эрхлэлтэн уулзна. Чи өдөр юу яриад байсан бэ? Би ажил ихтэй болохоор сайн ойлгоогүй. Гэхэд Айдана өдөр болсон зүйлээ нэмээд ээжийнхэн хэлсэн зүйлийг хэлэн өөрөө зөвшөөрөх гэж байгаа тухайгаа ярьлаа. Тэр чинь чамд үнэхээр сайн бололтой тийм үү? Тийм л юм гэсэн. Би л түүнээс хайр олж хардаггүй. Чи тэгээд түүнээ дасчихгүй байгаа зү. За юу гэж дээ? Би зүгээр л түүнд тусалж байгаа штэ. Бас би ажил хийж байна л гэж бодож байгаа. Эмэгтэй хүн их өрөвч амтан. Чи түүнийг өрөвдөж байгаад басчихвэ л гэж. За үгүй дээ. Надад мөнгө нь хэрэгтэй байна. Удахгүй их сургуульд орно. Төлбөр мөнгө гээд л хэцүүхэн байна. Чи ойлгож байгаа зү. Ойлгох нь ч ойлгоно л доо. Гэхдээ л би түүнээс чамайг харамлаад байна. Хөөх нэрээ юу? Хайртай хүнээсээ ийм үг сонсох их гоё юм байна шүү. Гээд танхилхан инээхэд хангалт хүнийг үнсээд. За чи их ухаантай охин. Бүгдийг мэдэж байгаах. Харин чи түүндээ найз залуутай болсон гэдгээ хэлэх ёстой шүү. Ойлголоо. Тэр мэдээж. Чи надад итгэж болно. Ингээд тэр гэрэл маруу яран зөвшөөрч байгаагаа хэллээ. Маргааш өглөө түүнийг ирж аваад хамт эмнэлэг явахаар боллоо. Өглөөч болж тэд хамтдаа эмнэлэг дээр ирэн хуйгийн өрөө рүү орлоо. Айдана түүнийг хараад маш их гайхав. Урдын тэр сүр хүчтэй хуйг биш, нүдэн хөхөрч турж ицсэн түүнийг хараад өөрийн ирэхгүй өрөвдөх сэтгэл турна. Гэхдээ гаднаа гаргахгүйг арай ядан хичээлээ. Миний хөө, Айдана нэрсэн өнөөдрөөс чамайг асрах болно. Та яах гэж түүнийг энд авчирч байгаа юм? Хүүгээ хүнээр өрөвдүүлэхийг хүсээ юу? Үгүй ээ. Ээж нь чамд хань хэрэгтэй юм болов л гэж. Хэрэггүй. Наадхаа эндээс хурдан явбал. Наад эмэгтэйг шинэ харахаар би улам бүр өвдөх юм шиг байна. Ингэж болдгоо маа.
Ангийнхан найз нь чамд өөрөө туслах гэж сэтгэл гаргаад ирсэн. Өөрөө надтай холбогдож уулзмаар байна гэсэн. Та битгий худлаа яар. Айдаана чи эндээс яв. Би чамд ийм тариатай харагдмааргүй байна. Гэхэд Айдаана өрөөнөөс нь гарлаа. Араас нь бас гэрэл маа гарч ирэв. Айдаана гэж дуудсаар гэрэл маад хүн дээр ирлээ. Миний дөө, чи ингээд битгий яваач тэхүү. Мэдээж харж явдаг сайн охиныг нь өөрийнх нь өрөвдөлтөй байдлаар авчирсан учраас жаахан бухимдсан байх. Игчээ наад хүн чинь намайг харахад дургүй ах шиг байна штэ. Үгүй ээ миний дөө, чи бутаж ороод түүнтэй жаахан ярилцаад үзэх үү? Хэрэггүй ахаа гэжээ. Би харагдаа. Ингээд явах гэтэл гэрэл маа гараас нь татаад гойж байна миний дөө. Ганц л удаа игчтэй тэгээд туслаад өгөл дөө тэхүү. Гэхэд түүний чин сэтгэлийг хараад Айдаана өрөөрөө дахин орхоор болов. Сайн уу Хойгаа? Чи яах гээд дахиад ороод ирэв? Чиний би үтсэн гэж сонсоод санаа зовоод ээжтэй ч холбогдоод ирсэн юм аа. Худлаа яриад л. Ээж чамаас хүүтэй минь уулзаад өгөөч гэж гуйсан уу? Үгүй дээ. Үнэхээр би чамайг бодоод л ирсэн юм шүү. Гэхэд тэр ахиж үг хэлсэнгүй. Айдаана хажууд нь очиод чиний юу үтсэн бэ? Нэг их сүртэй зүйл бол биш ээ. Ээжил сүртөг хүлээж аваад байгаа юм. Хоёулаа хамт гадаа агаарт гарах уу? Гадаа үнэхээр гоё юм. Хэрэггүй. Би гадаа гармааргүй байна. За тэгвэл би явлаа. Ааш мод минь хань олъё гэж ирсэн болохоос ш чамд загнуулах гэж ирээгүй шүү. Ингээд гарах гэхдээ чи маргааш ирэх үү? Яасан? Саяхан л хармааргүй байна гэсэн мэт дээ. Үгүй л дээ. Гинэд ороод ирэхэр чинь л яг өнөөш нь сайн баадээ. Тэгээд ирэхээр бол ирнэ. Ингээд өрөөнөөс нь гарлаа. Энэ өдрөөс хойш Айдаана хоёуг дээр өдөр бүр ирдэг боллоо. Хоёугт ч энэ байдал маш их таалагдав. Эсэлтийн ерөнхий шалгалтын хариу сонсох өдөр ирж хоёуг Айдаана хоёр хамтдаа ирлээ. Айдаанаач хүссэн сургуульдаа хүссэн мэргэжлээрээ сурахаар болжээ. Харин хоёуг нэгэн улсын сургууль авлаа. Ээж нь тэдэнд баяр хүргэн орон хоолнд орууллаа. Айдаанаач хоёугт маш сайн хань болж байлаа. Хоёуга, чи Япон явах уу? Үгүй, би эндээ л баймаар байна. Чи явах хэрэгтэй. Тэнд очиод хурдан эрүүл сарвал болоод ирэх хэрэгтэй штэ. Би тийшээ явчих юм бол чамааг үүрд алдах юм шиг санагдаад байна. Тиймээс зүгээр л эндээ байж чиний царайг л хараад л байж бай. Чи надад үнэхээр тийм хайртай юм уу? Чиний бодож байгаагаас ч их. За тэгвэл хоёулаа нэг зүйл тохирох уу? Чи Япон яваад дэмжлүүлчихэд ир. Харин чамайг буцаад ирсэн үед чинь би чамтай уурхиж болох юм. Нээрээ юу? Яг үнэн биз? Нээрээ. Гэхдээ удаж болохгүй шүү. Маш хурдан ирэх хэрэгтэй. Ойлгосноо? Гол нь бас эрүүл сарвал болоод л ирнэ шүү. Ойлголоо. Тэгвэл би заавал эрүүл болж ирээд чамайг найз охиноо болгож авнаа. За тэгээрээ. Би одоо явлаа. Ороод ичгэж. Гээд эмэлгээс гарлаа. Хоёугийн ээжтэй уулзаж хүүгийн зөвшөөрсөн гэдгийг хэллээ. Гэрэл маш бас Японд дох бүх зүйл нь болсон. Энэ 7 хоногтоо явнаа гэж хэлв. Харин түүний хариуд нь Айдаанаад дугтуйтай мөнгө өглөө. Шинэхэн оюутан болох гэж байгаа учраас гоё хувцас авч өмсөөрэй. Чи чаднаа. Амжилт хүсье. Баярлалаа авчээ. Гэхдээ хоёуг хэр удажж ирэх бол? Хоёуг нь мөд ирэхгүй л болоо да. Хүүгээ эмчлүүлчихэд тэндэн сургах төлөвлөгөөтэй байгаа. Тийм үү? Яагаад? Игч нь хоёугийн ааваас нь салж байгаа. Монголдо байвал хэцүү юм шиг санагдаад л. Тэгээд хүүгээ аваад гадагшаа явж байна. Миний дөө, чи хүнтэй суувал өөрт чинь маш их хайртай, чиний төлөө юу ч хийхээс буцахгүй тийм л хүнтэй суугаарай. Игч нь анх хоёугийн аавд үнэхээр хайртай болчоод араас нь гүйсээр байгаад л аваад суучихсан юм. 10 жилийн жоохон охин амьдралын талаар юу ч мэдэхгүй л хайр байхад болно гэдэл гүйдэг ээж. Одоо бол бүх насаараа хайрлаж ирсэн тэр хүнээсээ холдож явна гэдэг хэцүү байгаач. Үүнээс өөр аргагүй болохоор яах ч үлээ дээ. Тэгэхээр миний дөө игчгээ байж болохгүй шүү. Гэж хэлээд түүнийг гэрийнхэн нүдэнд буулгалаа. Айдаанаг гэртээ орох гээд алхах зуур хангал гарч ирэн Айдаана чи олон хоног надтай уулзахгүй, утсаар ч олготой ярихгүй юу хийгээд яваад байгаа юм? Цалингаа авлаа. Бас миний ажил одоо 7 хоноггүй дуусна. Тийм болохоор битгий санаа зовоо.
Цалингаа авчихсан бол дахиж 7 хонож яах гээд байгаа юм бэ? Тэгэд орхичиж болдгоо мүү? Хангалаа. Тэр чинь манай ангийн хүүхэд. За тэр чи дурлчихсан юм биш үү? Саяхан л тэр бол хинч биш гэдлээсэн биз дээ. Яасан? Чи тэрэндээ найзуулаатай болсон гэж хэлсэн юм уу? Хэлчихсэн. Чи яагаад над руу уурлаад байгаа юм бэ? Чи тийм л сайн юм бол намайг хүссэн сургуулаа аваад баярлж байхад чи хаана нэсэ? Залгаад уцаа аваагүй үсттэй. Тэр үед чинь за тэр ямар хамаатай юм бэ? Бушуухан наадха бол. Би чамд хэлээд байна. Одоо 7 хоног гэж тэгээд дуусна. Угаасаа тэр хүн чинь мүд ирэхгүй. Тийм болохоор чи битгий санаа зов. Яасан? Өглөө өвчин тусчихсан гэнэ үү? Хангалаа. Чи амар муухай хүн бэ. Чи хүний өвчнөр ингэж амныхаа зоргоор ярьж болдгийм үү? Чи намайг ийм болгоод байна. За болий. Хоёулаа муудалцахгүй байцгаая. Би чамд хайртай болохоор л ингэж байгаа юм шүү дээ. Хоёулаа энэ ажлыг чинь дуусгаар хамтдаа агаарт гарах уу? Амралтанд явъя. Энэ ажлаа дуусгачаад болий. Маргааш уулзъя. Орлоо шүү. Чи бүр үнсүүлгээж байжээ. Гэхэд Айдаана түүнийг үнсээд би ганцхан чамд л хайртай. Ойлгосноо? Тийм болохоор тайван бай за. Ингээд гэрлөвгөө орлоо. Хэд хоног хоёуг Айдаанатай хамт маш их жаргалтай байлаа. Хэцэг хугацаанд салах хэдийч эргээд ирэхэд нь хайртай охин нь өөрийг нь хүлээгээд байж байна гэдэгт тэр итгэлтэй байлаа. Ингээд түүний явх өдөр ирж Айдаанаа гаргаж өгөхөөр нисэх онгоцны буудлын дээр ирлээ. Хоёуг түүнийг чангаас чанга тэврээд чи амлсандаа заавал хүрээрээ. Би эрүүл сарвал болоод буцаж чам дээрээ ирээд найз охиноо болгож авнаа. Ойлголоо. Чи ч амлсандаа хүрээрээ. Би чамайг эцсээ хүртэл хүлээнэ. Гэж хэлээд түүний урал дээр үнслээ. Яг тэр мөчид хоёуг улам илүү их өөртөө итгэлтэй болж ээжигээ даган цааш орлоо. Айдаанаа гараа таллан түүнийг өдөж өгөв. Түүний хоёугт хэлсэн сүүлийн үг нь үнэн худал эсхийг тэнгэр л мэдэх үзээ. Хоёуг яваад олон сар боллоо. Айдаанаа хангал хоёрын харилцаа илүү дотн болж Айдаанагийн ээж саран хүртэл мэддэг болсон байлаа. Айдаанаа шинхэн оюутан болж завгүй өдрүүдийг өнгөрөөнө. Харин хангал энэ жил төгсөх курс учир бас л завгүй байдаг байлаа. Хангал Айдаанагийн ээжтэй танилцчихсан учир бараг л тэднийд тэр хоёртой хамт амьдардаг байв. Оройдоо л гэртээ тааралдан хамтдаа цагийг өнгөрөөнө. Бусад үед нь хин хинэн завгүй явсаар бүтэн 1 жилийг ардаа үджээ. Хангал сургуулаа төгсөж мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн байлаа. Харин Айдаанаа 2 дугаар курст суралцаж байв. Нэгэн өдөр хангал аав ээждээрээ очиж хонхоор болсон гэдгээ хэлээд ирсэнгүй. Айдаанаа гэртээ хичээлээ давтан сууж байтал ээж нь өрөөнд нь орж ирлээ. Миний охин, хангал та хоёр гайгүй юу? Гайгүй ээж. Яасан? Зүгээр. Миний охин, хангалын ээж аав гэж ямархан хүмүүс байдгийм бэ? Миний охин уулзаж үзсэн үү? Одоо манайхаар амьдраад нилээн удлаа. Та хоёр цаашдаа хамт амьдрна гэж бодож байвал эцэг гихтэн танилцуул яадаг юм бэ? Ээж нь бас тэр хүмүүсийн бараад усыг хармаар байна. Ээж, нэг их тийм сөртэй хүмүүс биш ээ. Жохон боломжгүй амьдралтай юм байна лээ. Энэ унсан машин өмссөн зүвтэн нэг их боломжийн айлын хүүхэд биш л юм шиг байгаа юм да. Хангал өөрөө ажил хийдэг байсан болоод л энэ бүгдийг өөрийнхөө хөдөлмөрөөр авч байгаа юм шүү дээ. Тэглээгээд миний охин ээж аавтай танилцахгүй ингээд яваад ээж болж байгаа юм уу да. Нэг л өдөр хүүхэд шуухадтай болдог. Хадам талчин ч хэцүү хүмүүс байдаг бол яах юм? Ээжээ, охин нь мэдэж байгаа. Хангал маш сайн залуу. Аав ээж нь ч гэсэн маш сайн хүмүүс байдаг гэсэн. Ээж аав хоёр нь хоёулаа эмч. Тийм үү. Тэгэд яагаад чамайг ээж аавтайгаа уулзуулахгүй байгаа юм бол? Нэг тийм зүйл байгаа мэ ээжээ. Тэгэд ч боломж нь гарахгүй байх шүү дээ. За. Ээж нь охиныхоо төлөө л гэж юм шүү дээ. Охин хүүхэд айл бэр олж очно гэдэг тийм амар зүйл огт биш шүү. Ойлголоо ээжээ. Охин нь хүнээ маш сайн зүв таньсан гэж боддог шүү. Тийм дээ. Миний охин ухаантай. Нөгөө хоёуг гэдгүү хаана байгаа вэ? Тэр зүгээр болсон уу? Гэхэд Айдаанаа дууга хураан сууж байснаа. Мэдхгүй ээж. Бодвол Японд сураад сайхан л байгаа илүү дээ. Тийм ээ болсон гэж л дуулдахгүй юм. Чамайг холбоотой байдгийн болов уу гэж бодоод л. Юу гэж дээ ээж.
Та хамаагүй юм ярьж байж хангалын уурыг хүргэчихвэ. За ойлголоо. Хүүхэд там болох ч хэцүү юм дөө. Санаа зовох зүйлс улам л нэмэгддэм байна. Та ээж яасан муухай юм? Би тийм хүний санаа зовоохоор муу ах юм уу? Үгүй лээ. Гэхдээ чи хангалд нэг хэлээд аав ээжтэй нуулсан дээр баха. Ядчил миний охин тэдэнд таалагдаа ч үгүй ч үү? Хүү ээж, би тийм голгодохоор хүн үү? Харин ч хангалыг тоосонд ээж аав нь баярлах хэрэгтэй. Би сургуультаа царай зүсээрээ алдартай шүү. Араас гүйдэг зөндөл залуус байна. Миний охин ч царай зүс ааш бүх зүйл нь сайхан охин шүү. Алив үнсээ ээж нь. Ингээд духан дээр нь үнсээд өрөөнөөс нь гарлаа. Нээрээ хангал аав ээж нь ямар байдалтайг нь намайг мэддэг байхад яагаад нэг удаа ээжтэйгээ танилцуулъя гэж ярьдаггүй бол ер нь ойрдоо аав ээжийн талаар ярихаа болчихсон байна. Гайгүй л явдаг байгаа да. Ядаж холоос чулуу бараад усыг нь харчих юмсан гэж бодно. Маргааш нь хангалыг ирэхэд энэ сэдвээр ярилцлаа. Би чамд аав ээжийнхээ талаар хэлсэн штеп. Ээж эмнэлэгтэйгээ болохоор би эмнэлэг танилцуулалтаа биш. Аав харин бас л архиа угаад алга болчихлоо. Би ийм гэр бүлийг яаж ээжэд чинь танилцуулах юм бэ? Тэдний гайгүй болсон үед нь шуудалтай хоёрыг танилцуулнаа. Ядаж холоос чулуу харж болохгүй гэж үү? Ээж чинь эмнэлэгт байгаа зү. Ээжийг чинь иргэнгээ би ядаж уулзъя тийх үү? Болохгүй ээ. Гээд уурлахт нь чи яагаад уурлаад байгаа юм бэ? Би чамд тэдний зүгээр болсон үед нь харуулнаа. Би чамтай нэр төртөө танилцуулмаар байна. Ойлгож гин үү? За ойлголоо. Тайвшир. Өчигдөр ээжийг хэлсэн болохоор л би хүлээгээд ээжээ. Хаврын уран дулаан цаг ирлээ. Айдана 2 дугаар курсын амжилтаа төгсгөөр шалгалт шүүлэг гээд ихэд завгүй өдрүүд өнгөрнө. Хангал харин ажилдаа явсаар тэдний хин цагийн завгүй хуваартай байлаа. Уйлраа солигдоод ч тэрөө Айдана ихэд ядрангуй болж байв. Хаа тарсан газраа унтчих гээд л өөрийгөө ядраад байгааг мэдэж байгаач амрах завгүй л явна. Нэгэн амралтын өдөр таарч Айданагийн хэвлэх хэсгээр маш хүчтэй базалж өглөө. Айдана ээжтэй хэлж тэд хамтдаа эмнэлэгт үзүүлэхээр явлаа. Хэд хэдэн шинжилгээ өгөөд шинжилгээнийхэн хариуг хүлээн суулаа. Хангалж ирж бие бодохгүй те юу нүдэж гэн. Одоо эмнэлэг твтэж имслүүлэх юм уу? Үгүй. Одоо ганцхан 7 хоног явчих юм бол шалгалт дуусч дүн гаргал үлдэнэ. Шалгалтаа дуусчих юм бол дүн асуудалгүй штэ. Чи нэрээ өвөнд орохгүй хүн шүү. Дөнгөж 2 дугаар курс ээж ингэж байгаа юм чинь төсөх курс бол яах болж байна гэж нэмэн саран өглөнө. Совилогч гарч ирэн Айдана байна уу? Байна. За та эмчрэг ороорой гэж хэлэв. Айданач гадуур хувцаа хангалт өгөөд өөрөө совилогчийг даган эмчийн өрөөрөө орлоо. Саран хангал хоёр түүнийг гадаанан сэтгэл дөгшин хүлээн. Айданач хэсэг удасны дараа ихэд чухал царай гарган гарч ирлээ. За яасан миний охин юу гэнэ? Мэдгүй ээж. Энэ эмч чинь намайг 5-7 хоногт жирэмсэн гэж байна штэ. Юу гэсөөгүй. Чи өөрийгөө мэддгүй юм уу? Биний эмч нь хизээ ирсэн. Сар гарангийн өмнө ирсэн. Бараг 2 сар болж байна. Тэгээд биенийхээ эмийг ирэхгүй байхад санаа чинь зовдөггүй юм уу? Шалгалт шүүлэг гээд тэрийг бодох сөхөөгүй л байлаа штэ. Одоо тэгээд юу гэж байна? Хүүхэд нь гайгүй гинүү? Эхот харуул гинэ. Ингээд хангал руу харахад хангалч мөн яхаа мэдэхгүй төгшсөн царай гаргалаа. За яах вэ миний охин хүнд хүн хэлээддгүй маа. Одоо үзүүлчих. Эрүүл сарвал байвал тэгээд цаашдаа бие торд. Хүн тэн гэдэг тийм амар хэлбэр зүйл биш шүү. Айдана эхот ороорой гэж нөгөө совилогч ахин хурч ирлээ. Айданач түүнийг даган явлаа. Саран өөрийгөө хизээ нэгэн өдөр эмээ болно гэж мэдсэн ч ийм эрт гэж арайч төсөөлсөнгүй явлаа. Гэхдээ л түүний царай гэрэлтэн баярын нулимс уй туслуулна. Харин хангал яах учраа олохгүй тэнгэлсэн хിവэрээл байлаа. Бодолгүй Айдана гарч ирэн ураг зүгээр байгааг дуулгалаа. Саранч баярлан охиноо үнсээд иш миний охин ээж болох нь ямар сайхан юм бэ? Алуу миний хүү ээж нь ч бас үнсээ. Миний хүү ч бас аа болох нь байна. Ингээд хангалыг мөн үнслээ. Тэд гэртээ харах замдаа Саран Айданаад бүтэн лекц уншина. Мэдээж энэ нь Айданагийн төлөө хэвлэдэх үрийнхэн төлөө юм шүү дээ.
Гэртээ орж ирэхэд л Айдана хэвтүүлж амраалаа. Харин Саран хангалыг дуудан уулзна. За миний хүү, ээж нь чамайг маш сайн мэднэ. Охинд минь хичнээн хайртай халамжтайг одоо нэгэнд ийм зүйл болчихсон учраас ээж аавтай чинь би танилцсамаар байна. Ямархуу хүмүүст охиноо өгөх гэж байгаагаа би мэдмээр байна. Одоо бидэнд нууж хаах зүйл алгаа. Чи яагаад өдий болтол ээж аавгаа танилцуулахгүй яваад байна? Эсвэл миний охинтой суух бодлого байгаа юм уу? Үгүй дээ. Би Айданатайгаа суун. Зүгээр л манай аав ээж нэг тийм хүн сонирхохоор болсоод биш. Хүн сонирхохоор биш гэдэг чинь зүгээр л за би танилцуулъя. Манай аав арх уугаад гудамд гарчихсан. Ээж маань сэтгцэн эмнэлэгт байгаа. Би өдий болтол өөрийнхөө төлөө л амьдарч ирсэн. Үүнхээр миний аав ээж миний амьдралаа цааш авч явахад маань хэрэгтэй байгаа бол би танилцуулж болно. Би танд боломжтой болоод хэлье. Удахгүй. Би ойлгож байна. Гэхдээ л тэдний ямар улс байх нь хамаагүй. Тэд чамайг өсгөж хүмүүжүүлсэн хүмүүс. Ядаж л ийм хүнтэй хүмүүс суух гэж байгаа маань гэдгийг мэдээсэй л гэж бодож байна. Ойлголоо. Би удахгүй уулзуулнаа. Гэж ярьсаар тэдний яриа өндөрлөлөө. Хангал Айдана дээр орж ирээд би энэ гайгүй юу? Тийм ээ. Ээж юу гэж байна? Аав ээжтэй чинь танилцмаар байна гинэ. Тийм үү? Чи юу гэсэн? Одоо танилцуулах цаг нь болсон бололтой. Алин болгон ээжээс нөө хүлээдэ. Тэгэд ч одоо биднийг холбосон хөөрхөн үртэй болох нь байна шүү дээ. Чи баяртай байна уу? Тийм ээ. Маш их баяртай байна. Хүү болов уу охин болов уу? Аль нь ч байсан яах вэ? Эрүүл сарвал байвал тийм ээ. Чамайг минь дуурайсан хүүтэй олмоор байна. Үгүй дээ. Би охинтой л олмоор байна. Охин хүүхэд хичнээн хөөрхөн гэж чамдаа баярлалаа. Хайртай шүү. Айдана болон хангал хоёрын хайрын баталгаа болсон бяцхан өрнүүд авахгүй төрөхгүй ээжийнхэн алтан хэвлээд бүрэлдэж эхэлсэнд хүн бүр баяртай байлаа. Саран хангалын аав ээжтэй танилцсан гэхээс сэтгэл догтлон хүлээн. Айданач хичээлдээ явж урд урдынхаасаа илүү биеэ товлно. Нэгэн өдөр хангал ирэн тэдэнтэй аав ээжийг 2 хоногийн дараа амралтын өдрөөр танилцуулах болсноо дуулгалаа. Айдана хэдий тэдний тухай сонсож байсан ч анх удаа хадан болох хүмүүсийг харна гэж бодохоор үнэхээр жаргалтай байлаа. Ингээд л айлын эхнэр болох нь, ээж болох нь гэж өдөр хоног тоолон сууна. Учралд өдөр ирж тэд хамтдаа нэгэн ресторан руу явлаа. Тэд хин нь маш их сандарч байлаа. Хангалж төрүүлж орон нэгэн ширээн дээр тэднийг суулган удахгүй ээж аав маань ороод ирнэ гэж хэлв. Удалгүй 50 орчим насны 2 хүн орж ирлээ. Хин нь ихэд нүдэнд дулаахан харагдана. Саран аяархан Айданагийн чихэнд аав нь архичин, ээж нь сэтгцийн эмнэлэгт байдаг гэсэн биз дээ. Тийм ээ, яасан? Энэ хүмүүс чинь тийм гэж харагдахгүй л байна да. Угийн сэхэтэн хүмүүс байсан гэсээ бидэнтэй уулзна гэд хичээсэн байлгүй дээ. Юу ч би архичин гэдэл тэр хувцастайгаа ирэхэд дээ. Нэрэж тийм дээ. Гээд тэднийг инээмсэглэн өгтөн. Өнөөх хоёрч мөн тэдэнтэй ээлдэг гихчин яриа өрнүүлэн сууцгаана. Сайн байна уу? Манай хүүгийн найз охин ээж хоёр нь уу? Сайн байна уу? Тийм ээ, би ээж нь. Энэ манай охин. Их сайхан охин байна. Манай хүүг яаж таасан юм бол гэмээр л нүдэнд дулаахан охин юм. Танаа хүү ч гэсэн их сайхан хүү шүү. Бид ч хүүгээ өөртөө нэг их тоож өсгөөгүй болохоор хүү минь өөрөө л өөрийгөө гэж яваа юм. Ийм сайхан гэр бүлтэй болчихсон байна шүү дээ. Гэж нулимс тослуулна. Та хоёр л их зөв хүмүүжлтэй болгосны ач гай ба шүү дээ. Миний охин чинь би давхар гэсэн нь. Тийм ээ. За болж. Удахгүй бид хоёр өвөө эмээ болох нь дээ. Сайхан. Одоо ингээд хот ураг барилдаж байгаа хүмүүс нууж хаах юм юу байх вэ? Би жаахан бор дарсан давтаад хүүгээ гэлгүй удажээ. Манай хүн эмнэлэг домолгоор яваад бас л миний хүү хаягдаж. Нэг л өдөр аав ээж би та хоёртой эхнэр болох хүнээ танилцуулмаар байна гэдэл хүрээд ирлээ. Би ч гэж би эцэг хүн байж хүүгээ ингэж явуулах ч гэж дээ. Би уг нэг сайхан охинтой байсан хүн. Охиноо алдснаас хойш л ингэж яваа юм. Тэгсэн бидэн дээр ахаад нэг сайхан охин хүрээд ирлээ шүү дээ. Хичнээн их баяр жаргалан бэ. Ийхүү тэд халуун дотн яриа өрнүүлсээр үдэш болоход тэд салцгаалаа.
Сарангийн сэтгэлж тайвширч удахгүй бэрээ гуйж авнаа гэсэн баярт мэдээг сонсон их л жаргалтай байлаа. Өдөр хоног сарууд ээлжлэн солигдож нэг л мэдэхэд Айданагийн гэдэс томрон хинч харсан жирэмсэн гэж харагдахаар боллоо. Айдана ч эхний семестрийн хичээлээ дуусгах гэж хэрэндээ хичээнэ. Багш нар нь ч өгийн хичээлдээ сайн, дээрээс нь жирэмсэн болохоор бүгд л түүнд маш сайн ханддаг байлаа. Айдана ч ээж болон нөхрийнхөө хайр халамжинд бөмбөрнө. Нэгэн өдөр хичээлдээ явхаар алхаж байлаа. Түүний хажууд нэгэн машин ирж зогсоод цонхоо онгойлгон "Сайн уу Айдана?" гэж хэлэхэд Айдана цочин хажуу тийш харвал ангийн найз Хуяг байлаа. "Хүү сайн уу? Ямар сонир хүн бэ?" "Харин өөрөө яасан сонир хүн бэ? Алив наашаа суугаач, хаа хүрэх гэж байгаа юм?" "Би сургууль руугаа явж байна. Хүргээд өгье суучих." Гэхэд Айдана машинд нь орон урд талын суудал дээр суулаа. "Хизээ ирсэн юм бэ?" Найз нь ирээд 7 хоног гэж байна. "Өө тийм үү? Бүр ирсэн юм уу? Түр ирсэн юм уу?" "Тэрийг одоохондоо шийдээгүй л байна. Чи маамаатай олчихсан юм уу? Хизээ маамаалах гэж байна?" "Аа, одоо нэг 3 сарын дараа л." "Хөөх юм аа. Баяр хүргэе. Нөхөр нь юу хийдэг юм?" "Манай нөхрөө нэг хувийн компанид ажилладаг юм. Чи энд ямар хэрэгээр ирсэн?" "Одоо би энэ гайгүй юу?" "Би гайгүй. Аав маань бурхан болцоход л энд ирлээ." "Тийм үү? Харамсалтай юм болжээ. Ээж чинь хаана байгаа вэ?" "Ээж ч бас надтай цуг ирсэн. Ажил явдал нь өчигдөр болж өнгөрсөн." "Аа, чи найз охинтой болсон уу?" "Үгүй дээ, болоогүй. Нэг хүн намайг хүлээж байгаа гэж бодоод итгэж байсан ч хүнтэй иргсэн гэдгийг сонсоод ирэхгүйгээр бүр тэндээ сурч амьдрахаар шийдсэн. Гэхдээ амьдралын ирэхээр буцаад л ирлээ дээ." Гэт инэв. Айдана чимээгүй л түүнийг сонсон толгой дохин. Түүнд юу хэлэхээ ч мэдэхгүй цонхоор гадаах орчин харна. Ашгүй гэлтэй сургуулийнхан үдэнд ирлээ. "За ирчглээ. Найз нь бууя. Баяртай." "За баяртай. Төрхөөрөө хэлээрээ. Монгол байвал заавал очноо." "Тэгнэ." гэж хэлээд машинаас буун явлаа. Хичнээн хол байсан ч Айданаг гэх түүний сэтгэл хизээж хувирахгүй байсаар ирсэн нь үнэхээр гайхалтай. Айданаач түүнийг хөдөлсөний дараа хэсэг араас нь харан зовссоор үлдлээ. Яагаад ч юм түүний сэтгэлээс ямар нэгэн зүйл алга болчихсон ч юм шиг их л хүндий хоосон санагдана. Хэдэн өдрийн дараа Айданаг хичээлээ таран явж байтал хажууд нь ахин нэг машин ирж зогслоо. "Сайн байна уу? Өөрөө хангалын найз эмэгтэй мөн үү?" гэх бүдүүн баргил хоолой сонсогдлоо. Айданаач гайхан эргэн харвал өөрөөс нь нэлээн ахмад хүн байх бөгөөд Айданаг харан "Мөн байх нэ. Тантай уулзахыг хүссэн нэг хүн байна. Та машинд ороод суугаач." гэхэд "Би танихгүй машинд суухгүй" гээд цааш алхаагаа дүүргэсгэн алхлаа. "Өөртөө чинь маяглах зав алга" гээд түүнийг тэврэн хүчээр машинд суулган хөдлөн явлаа. Айдана оролж хашгирахад "Та тайван бай. Бид таныг яах ч үгүй. Хангалын аав тантай уулзахыг хүссэн. Тэр хүн тэгээд та нарыг чирээд чолоо авчир гэсэн хэрэг үү?" "Үгүй л дээ. Заавал олж ир гэсэн юм" гээд нэгэн тансаг зэрэглэлийн хауснуудын дэргэд ирэн зогслоо. Өнөөх залуу Айданаг дагуулan нэгэн хаусны дотгош оров. Гэрт нь ороход л үнэхээр тансаг байлаа. Бүх зүйл хүн ингэж амьдарч болох юм уу гэмээр ихэд тансаг байхаж. Түүнийг нэгэн өрөөний гадна дагуулж ирээд "За дотгош ордоо" гэхэд Айдана хаалгыг нээн дотгош орлоо. Цонх руу буруу харан суух ирийг араас нь хараад "Сайн байна уу?" гэж дуурахад тэр эргэж харав. Айданагийн зүрх яг л зогсох шиг болов. Тэр маш их айж буцан гарах гэтэл "Тайвшир охин минь. Би чамайг яах ч үгүй. Хоёулаа ахаад уулзах тавилантай хүмүүс байж дээ" гээд инээхт нь Айдана эргэж харан "Яах гэж намайг энд авчирсан? Одоохон би явмаар байна. Цагдаад хэлнэ шүү" гэж чанга бас өөртөө итгэлтэйгээр хэлв. Тийм ээ. Тэр бол Айданагийн хар бараан дурсамжин эзэн ээжийнхэн захирал байлаа. Тэр Айдана дээр дөхөн ирээд "Амьдрал сони юм аа. Богинохон ч юм. Чи миний хүүтэй гэрлэх гэж байгаа гэсэн үү?" "Би яахаараа таны хүүтэй гэрлэх гэж?" "Юу гэсэн үг үү? Үрийг нь хүртэл тээжгсэн байгаа юм шүү." "Арай хангал." "Тийм ээ.
Хангал миний хүү. Чамд огт хэлээгүй хэрэггүй. Энэ үгийг сонсоод Айдана дороо ухаан алдан унлаа. Түүнийг сэрхэд хажууд нь хангал болон саран түүний сэрхийг хүлээн баярлан сууж байлаа. Би хаана байна? Имлэг дээр байна. Гэхэд босох гэтэл хэвт жоохон хэвтээд амарчих. Би яаж имлэгт ирчихсэн юм бэ? Дараа ярэ. Одоохон жоохон амар гэсээр дахин түүнтэй дуурсангүй. Имлэгээс гарч гэртээ ирээд хангалаас чи надад яг одоо бүх үннийг хэл гэж уурлахад миний охин тайван бай. Хангал нь ямар буруу байх вэ? Аавыгаа манай захирал гэж хэлгээд санаа зовоод өөр хүн танилцуулсан гинэ. Ээжээ та чимээгүй. Чи намайг дагаад ороод ир. Ингээд өрөөрөөгөө ороод чи надад яг одоо бүх үннийг хэл. Яг одоо гэж түүний нүүрлүү жижиглэн дайрлаа. Хангалж нэг том санаа алдаад тийм ээ тэр хүн манай аав. Чи яаж одоо энэ бүдийг хэлж чадчихна? Чи надаас хэр удаан нууж явах байсан бэ? Чи хэр урт энэ жүжигээ өргөжлүүлэх байсан бэ? Чиний бүх зүйл анханасаа хизээж үнэн байгаагүй мэн тийм үү? Тайвширчих. Хүүхдэд муу шүү дээ. Би бүх үннээ хэлье. Тийм ээ. Анх тэр явдал болоход би бүх үйл явцыг бүгдийг нь харсан. Ээж аавдаа хоол аваач гэж үггээд намайг явуулсан. Би өрөөрөө норох гэтэл чамайг бас аавыгаа харсан. Манай аав үгийн л хүүгэмсэг хүн. Ээжийг минь маш их зовоож ээжийг уурлах юм бол зоддог байсан. Энэ явдлаас нь болж дүү минь амиа хорлцсон. Түүнээс хойш ээж маань сэтгцэндээ өөрчлөлттэй болчихсон. Би тухайн үед юу ч хийж чадаагүй. Тэгээд л чиний замд гарч ирж чамайг тайвшруулахыг хүссэн. Надад өөр хийж чадах зүйл огт байгаагүй. Чамайг ч бас амиа хорлцохгүй гэж бодоод худлаа бүх зүйлийг зохион ярьсан. Тэр өдрөөс хойш би аав гэх үнийг амьдралаасаа авч хайхаар болсон. Өдөр болгон чамтай уулзаж, чамд багаар дасаж, хайртай болж байгаагаа мэдсэн. Бүх үннээ хэлмээр байсан ч чиний хажууд хуйг байсан болохоор би чамайг түүнд алдчихвэ гэсэндээ нэг ч үг хэлж чадаагүй. Чи яаж аав ээжийгөө хүртэл өөр хүн болгож ээж бит хоёртой уулзуулж ээжийг минь хүртэл хуурч чадчихна. Чи мэрэгжлээ буруу сонгочихож чамд жүжигчин мэрэгжил дэндүү сайн тохирох юм байна. Одоо миний амьдралаас зайл. Би чамайг чиний араатан шиг аавыг чинь хүртэл дахиж хармааргүй байна. Муусаа эрийн орон цохууд гээд түүнийг гэрээсээ хөөн гаргалаа. Хангал тэднийхээс гарan цонхон дор нь очин зогслоо. Айдана түүнийг харан бүх хувцас эд хэрэглэлийг нь цонхоор шидэв. Хангал хувцаа түүн авалгүйгээр цааш явлаа. Айдана хэсэг уйлж инээж өөрийгөө зөхөж яг л тэнэг хүн шиг авирлана. Ээж нь түүнийг тайвшруулахыг хүссэн ч байдал уламд ордох байх гэсэндээ юу ч хэлж чадахгүй л сууна. Маргааш нь болж Айдана хичээлдээ ч явсангүй. Саран яхаа мэдэхгүй хийд имэйл өрөөнийх нь үдээр эргэлдэнэ. Миний охин ядаж хоолоо идэхгүй мүү? Үгүй эдмээргүй байна. Ээж нь орчих уу? Хэрэггүй ганцаараа баймаар байна. Ядаж хөвлөдөх үрээ бодол доо ингээд байвал хүүхдэд чинь муу шүү дээ. Тэгээд яадгийн би энэ хүүхдийг гармааргүй байна. Юу гэж байгаа юм бэ? Хүүхдийн заяа гомдоно гэсээр орж ирлээ. Шүнжин уйлсан бололтой нүдэнд бүлцээж нүднийхэн доогуур хүүхд туяа татсан байхыг хараад саранч мөн нулимсаа тавьчихсангүй. Ээжээ том болох үнэхээр хэцүү юм. Өөрөө би дааж шийдвэр гаргах, өөрийнхөө бүхий л асуудлыг шийдэх гэдэл хэцүү байна. Миний охин хүн бүртэл том болох хэцүү санагддаг. Хаяа зүгээр л бүхнийг орхиод явчихмаар өгөөд байдаг. Гэхдээ ээж нь чамааг байгаа болохоор л амьдрал өнгөтэй, гэрэлтэй, бас амьдрах утга учиртай болдг юм шүү дээ. Миний охин ямар ч шийдвэр гаргасан ээж нь охиныхоо л талд байна. Миний охин хангалыг худлаа ярьсанд нь ууралж байгаа бол сайн бод. Ямар учир байдлаас болж худлаа ярих болсон шалтгааныг нь ээж нь та хоёрын хооронд юу болсныг мэдэхгүй учраас ийм л зөвлөгөө өгмөр байна. Бас чи хэрвээ түүнийг уушлахгүй гэж бодвол хөвлөдөх үрээ битгий гол. Ээж нь байгаа юм чинь гурвуулаа аргуу болоод амьдрнаа. Ээж нь одоо нэг биш 2 хүний төлөө хичээх хэрэгтэй болох нь дээ. Хөөхөн жоохон үр хорвоо дуудахгүй мэдлэх нь баяртай сайхан үйл явдал болох гэж байна шүү дээ. Миний охин хүүхдээ эрүүл сарвал төрүүлмээр байвал яг одооноос дахиж битгий уйл шанал болно бүтнэ гэтэл урагшаа харж амьдар. Сарын хугацаа өнгөрлөө.
Хангал Айдаанаа руу өчнөөн залгаж гэрийнх нь нүдэнд ирж уушлал гуйсан ч Айдаанаа түүнтэй огт холбоо тогтоохыг хүссэнгүй. Нэгэн шөнө Айдаанагийн усан гарч өвдөлт өгөн түрэгний машинаар түрэг хэмлэг рүүгээ хүргэглээ. Хэдэн цаг өвдөсний эцэст амаржж хөөрхөн бяцхан охин мөр мэндэллээ. Айдаанаа ээж болсон яг тэр мөчтөө маш их баярлаж амьдралынх нь хар бараан өдөр хоногуд үгээр дууссан мэт санагдана. Саранч шүл цай 100 гуйна. Эмнэлгээс гарах тэр үедээ Айдаанаа ганцаараа гарах гэтэл хэн нэгэн хүлээгээгүй болохоор нэг л гонигтай. Өрөөнийх нь хүмүүс нөхөр нь нэрчглээ хүүхдээ харах гээд бөөн баяр гин. Энэ үгнүүд нь Айдаанааг имзэглүүлж байлаа. Охиноо төврөн бусад зүйлсээ ээжтэй бариулан төрөх хэмэлгээс гарахт нь түүний үүдөөс цэцэг барин нэмсгэлсээр хоёг угтаж авлаа. Айдаанаа яагаад ч юм түүнийг хараад маш их баярлаж байлаа. Энэ өдрөөс хойш хоёг Айдаанаад туслан ээжийнх нь эзэгүүд түүнд яг л охиных нь аав шиг тусалдаг боллоо. Хэдэн сар өнгөрлөө. Хоёг Япон руу буцах болсноо Айдаанаад хэлв. Мөн Айдаанаг охинтой нь хамтдаа цуг явахыг хүснэ. Харин Айдаанаа зөвшөөрч чадсангүй. Хоёгч тэднийг хамт явах болов уу гэсэн гордлого тийм тэдний бичиг баримт виз гээд бүгдийг нь зохицуулж өгсөн ч Айдаанаа зөвшөөрсөнгүй. Хоёгийн явахын өмнөх өдөр Айдаанаа ээжтэй хоёгийн талаар бүх зүйлийг хэлэхэд миний охиныхоо ирээдүйг бодсон ч өөрийнхөө ирээдүйг бодсон ч яваад ирсэн дээр шүү. Ээжтэй санаа зовох хэрэггүй. Бүр ирэхгүй гэж байгаа биш. 3 жил болоод л буцаад ирнэ шүү дээ. Чи нэгэнтэл хангалаас хоолдоох түүнийг мартах шийдвэр гаргасан бол хуйгаа дагаад л явах хэрэгтэй дээ гэж хариулав. Маргааш нь болж хуйг нисэх хонгоцны буудал дээр тэднийг харуулдан зогсно. Нисэлгийн цаг болж бүгд дотгош орох болоход түүний араас хуйгаа гэх дуулдлаа. Баярлан эргэж харвал Айдаанаа охиноо төврөн түүний өмнө зогссон байх бөгөөд ард нь ээж нь бүх зүйлийг нь барин зогсно. Ингээд л Айдаанаа эцсийн шийдвэрээ гарган хуйгийг даган Япон руу нислээ. Саран тэдний араас сүргэн үднэ. 3 жилийн дараа Айдаанаа буцаж Монголдоо ирээд ээжигээ аваад буцсан юм. Үүнээс хойш 15 жилийн дараа тэд Монголдоо ирлээ. Ирэхдээ илүү өнөр утхан болсон байлаа. Айдаанаа хуйг хоёр ахиад охин хүү хоёртой болсон байв. Хуйг Айдаанаа болон Минжин охиноо дагуулan нэгэн газар руу явлаа. Аав та бид хоёрыг хаашин авч яваад байна гээд цонхоор гарвал сэтгцийн эрүүл мэндийн төв эмнэлэг гэсэн хаяг байлаа. Минжин Айдаанаа хоёр маш их гайхаж хуйгийг даган дотогшоо орлоо. Тэднийг үүдэнд суугаад хүлээж байгаарай гэж хэлээд өөрөө дотгош орон удалгүй нэгэн хижээл насны эрийг дагуулan гарч ирлээ. Тийм ээ, энэ бол хангал байлаа. Айдаанаа шуудхан таньж хичнээн их хөгшөрч турж эцснийг нь харан нулимсай барьж чадалгүй ойлно. Минжин нэхэндээ гайхаж байсан ч түрүү жил аав нь түүнд бүх үнэнг нь хэлсэн учраас энэ хүн миний аав юм байна гэж бодно. Хангалж тэднийг харан инээмсэглэхээс өөр зүйл үл хийж чадна. Айдаанаа түүнийг тэрвэрч аваад чамд минь юу тохиолдов вэ гэж асуухад тэр түүн рүү зүгээр л инээмсэглэнэ. Гэхдээ түүний нүд асар олон зүйлийг нууж байгаа нь илт байлаа. Цаанаа нэг гуниг хорсон байхаж эмч гарч ирэн "За хангалаа одоо ороорой, одоо болсон" гэж дагуулan явлаа. Удалгүй өөрөө гарч ирээд "Та бүхэн хангалын ар гэрийнхэн үү? Тийм ээ, энэ хүнд юу тохиолдсон юм? Хизээ энд ирсэн бэ? Энэ хүн манай эмнэлэгт маш хүнд байдалтай ирсэн. Архины хамааралтай, дээрээс нь сэтгцийн өөрчлөлттэй гэдэл ирээд 10 гаруй жил болж байна. Ийм урт хугацаа юу? Тэгээд идэхгүй байгаа мó? Тийм ээ, огт дэмжлэгээгүй болсон. Дээрээс нь маш хүнд өвчтэй болчихсон байгаа. 15 жилийн өмнө нүдэн дээр наав нээжийг нь боогоод алчихсан гэж хүмүүс ярьдгийн. Аав нь шоронд орж өөрөө хинч байхгүй учраас арх ууж гудамд гарснаар сүүлдээ солио өвчтэй болж манад нэг хүн хандир төлбөр мөнгийг нь өгснөөр манайх хараалалд авах болсон. Тэр хүмүүс нь та нар уу? Гэхэд хуйг тийм ээ гэж толгойд охино. Тэднийг ярьж байх хооронд хангал тэдэн дээр хурж ирээд гаднах цаас нь маш удаан хадгалсан учраас урагдаж хорч исэн цаастай эштэй чихэр Минжингийн гарт өгөөд харин Айдаанагийн гарт нэгэн төмөр зүйл атгуулад тэдэн рүү нэмсэглээд эмчтэй загнуулсаар буцан орлоо.
Хайтанаа гартах зүйлээ нээж чадалгүй эмэлхээс гарч ирээд нээж үзтэл хүзүүний зүйлд байлаа. Зүрхэн колон дээрээ хээдээр нэмэх нь үрд гэсэн байх аж. Өвлийн үр гэж хизээд хүн бүрийг дагуулan харуулдаж явдаг юм шүү. Өөрт биш юм гэхэд үр хүүхдэд нь заавал тохиолддог юм. Тиймээс гიშгсэн үр бүхэн нь зөв байх болтугай. Сайн байцгаана уу өрхөм хүндэт сонсогчдоо. За өнөөдөр миний би та бүхэнд зохиолч өөрийн туяагийн Хэрдсэн сэтгэл хэмээх зохиолыг бүтнээр уншиж хүргэлээ. Маш их ухаарал хайрлсан сайхан зохиол болсон байна. Энэхүү зохиолоо унших эрхийг олгосон зохиолчдоо сонсогчдийнхөө өмнөөс чин сэтгэлээсээ баярлсан талархснаа илэрхийлье. Эрхэм хүндэт сонсогчид та бүхэн маань сувгаа дэмжиж цувуу дээрээ subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дарж бичлэгүүд дээр маань лайк дарж сэтгэл үлдээж намайг дэмжээрэй. Мөн та дэмжихийг хүсвэл description хэсэгт байрлах миний хаан банкны дансанд хөдрийн хатан гэсэн утгатайгаар сэтгэлийн хандив илгээж болно шүү. Ингээд дараагийн бүтэн зохиолоороо уулзтлаа. Түр баяртай.